Сайн байцгаана уу? Нэгдсэн үндэсний байгууллагын залуучуудын зөвлөх хорооны энэхүү подкаст дугаар Германы Sennheiser брендийн аль биесний дистрибьютор Sennheiser Mongolia-гийн шоурумаас хүрч байна. Sennheiser Mongolia нь Sennheiser брендийн чихвч микрофон студийн төхөөрөмжийг аль биесний хэрэгтэйгээр оруулж ирдэг бөгөөд Central Tower-ын 2 давхарт байрладаг. Тэгээд та бүхнийг бидний энэхүү дугаарыг дэмжин хамтран ажилласанд гүний талархал илэрхийлье. За тэгээд юун түрүүнд нэгдсэн үндэсний байгууллагын залуучдын зөвлөх хорооныхоо танилцуулгыг бид нэр хэлж эхэлдэг байгаа. За тэгээд нэгдсэн үндэсний байгууллагын залуучдын зөвлөх хороо маань ерөнхийдөө нэгдсэн үндэсний байгууллагын үйл ажиллагаануудыг илүү залуучуудад хүртээмжтэй болгох гээд үйл ажиллагаанд төвлөрдөг. За дээрэс нь ер нь том зургаараа гэвэл доктортой хөгжлийн зорилтуудад өөрсдийн хийж байгаа үйл ажиллагаануудыг уялдуулан явдаг гэсэн үг. За тэгээд өнөөдрийн үйл ажиллагаа маань ч гэсэн үүнтэй холбоотой SDG 4 буюу чанартай боловсролын хүрээнд хийж байгаа подкаст байна. За тэгээд манай их заяа маань мэдлэгнийхээ танилцуулгын хэсэг рүү орох. За өнөөдрийн байдлаар бол нөбийн залуучуудын хороог төлөөлж гишүүн их заяа болон хата сайхан хүрэлцэн ирсэн байна. За тэгээд бидний урилгыг хүлээж аваад завгүй хуваарьтаа цаг гаргаад өнөөдөр ингээд хүрэлцэн ирээ сууж байгаа хоёр зочиндоо баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд манай эхний зочноор бол Optimal NMAX-ийн гүйцэтгэх захирал сэтгэл зүйч Мандахай. За тэгээд Мөсийн хуулийн 4-р курсын оюутан гэдэг боловсролын контент бүтээгч олон ижидтэй ирсэн байгаа. Болор тоё хоёр хүрэлцэн ирсэн байна. За тэгээд мэдээж энэ подкаста хэдүүлээ зочдоосоо өөрийгөө товч танилцуулаач яг мэрэгжил байж болно өөрийнх нь пашн хүсэл эрмэл сэтгэл байж болно юу ч гэсэн үзэгчдэд зориулаад өөрсдөө товч танилцуулаач гэж хүсье. За тэгээ Мандахай гिचээс хэлье. За бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Түрүүнд дурдсан Optimal NMAX гэдэг компани гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тэгээд сэтгэл судлаач 10 гаруй жил яг мэрэгчлэрээ ажиллаж байгаа. Тэгээ манай компаниг болохоор яг залуучууд позитив дадал болон Habitu гар утасны аппликейшн гэдэг төслүүдээр нь таньж магадгүй. За миний хувьд болохоор сэтгэл судлаач мэрэгчлээ. Тэгтээ өнгөрсөн 23-аас 24 онд Их Британий засгийн газрын чивнэнгийн тэтгэлгээр Англи улсад Northampton их сургуульд өсвөр залуу үеийнхний сэтгцэн эрүүл мэнд гэсэн чиглэлээр магистр хамгаалаад ирсэн юм хүн байгаа. За баярлалаа. Болорт. За бүгдэнд нь сайхан 100-ны минь төргий. Намайг Болорт яг гэдэг Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн 4-р түвшний оюутан байна. За өмнө жил бас Америкийн нэгдсэн улсын засгийн газрын UGRAD тэтгэлгээр Арканзасын их сургуульд 1 семестр солилцоогоор сурчаад ирсэн. Тэгээд нийгэм судлал гэдэг ахлах ангийн сурагчдад зориулсан аккаунт бас хөгжүүлдэг. Тэгээд нүүдэл цуслан гэдэг нэг сумын хүүхдүүдэд цуслан ойртуулах тийм бас төсөл дээр санаачлаад ажиллаж байгаа. Тэгээд 12 дугаар ангида Оросын албаны улсын засгийн газрын тэтгэлгийг авч исэн. Тэгээд гэхдээ Монголдо сурахаар шийдвэр гаргаад тэгээд сурж байгаа оюутан байна. За тэгэхээр үнэхээр сонирхолтой бэкграундтэй төвхтэй хоёр зочин маань өнөөдөр ирсэн байна. За тэгээд бидний өнөөдрийн ерөнхийдөө подкаст болвол SDG 4 буюу хатан сайхны маань хэлсэнчлэн SDG 4 чанартай боловсролыг түгээх хүрээнд бол явагдаж байгаа. За тэгээд одоогийн байдлаар бол залуучуудад тулгамдж байгаа амьдралд нь тохиолдож байгаа хамгийн нэг томоохон асуудал болвол яалтчгүй их сургуультай хэрхэн тэнцээ орох вэ? Ялангуяа 12 дугаар анги төгсөж байгаа сурагчдын хувьд бол амьдралынхаа дараачийн маш том алхмыг хийж байгаа үе тохиож байгаа. Тэгээ ялангуяа эсэлтийн шалгалт буюу ихтэй сургуульд хэлсэн ороход шаардлагатай онооныхоо шалгалтыг 7-8 хоногийн дараа өгч байгаа ийм чухал үе ирсэн байна. Тэгэхээр ингээд мэдээж яаж эсэлтийн шалгалтандаа бэлтгэв 7 хоногийн өмнө бол маш их стресстэй байгаа. За тэгээд толгойд нь бол мэдээж маш олон бодлууд эргэлдэж байгаа. Тийм болохоор энэхүү илүү асуудал дээр тулгараад яг энэ амьдралынхаа чухал мөчийг шийдэж байгаа шалгалтаас 7-8 хоногийн өмнө хүүхдүүд юунд анхаарах ёстой вэ? За Мандахай ихчүүд бол мэдээж сэтгцийн хувьд сэтгцэн эрүүл мэнд тэгээ бас болортой хувьд бол илүү бас практик зөвлөгөөнүүд өгөх байх гэж бодож байна. Тэгээд эсэлтийн шалгалт гэж гаргаж ирсний үндсэн дээр та хоёроос эхлээд
За хідоонд элсдийн шалгалт өгч ирсэн бэ? Магадгүй тухайн үед бол элсдийн ерөнхий шалгалт гэж нэрлэгддэг байсан гэж магадгүй. Хідоонд өгч ирсэн бэ? За тэгээд тухайн үеийн мэдрэмжүүд ямар байсан бэ те? Яг ингээд үнэнчээр ярих юм бол одоо залуусын туулж байгаа зүйлсийг бас туулж исэн байх. Тэр бол зөвхөн ганцхан тохиолддог биш, маш олон тохиолддог болохоор юу ч гэсэн подкаста хоёр зочныхоо элсдийн ерөнхий шалгалтаа өгч исэн тэр мэдрэмж туршлагаас нь эхлэе гэж бодлоо. Яа, одоо бараг 15 жилийн өмнө. За, айгу гоё асуулт байна. Нэрээ яг энэ талаар бодоогүй байжгаад бодлоо. Тэгээд миний хувьд болохоор мөн адил Оросын холбооны улсын засгийн газрын тэтгэлгийг аваад Оросод Эрхүү хотод багшийн сургууль сэтгэл судлаач мэргэжлийг эзэмшсэн. Тэгэхээр би Ешийн туршлага бол яг практик дээр байхгүй. Гэхдээ нөгөө засгийн газрын тэтгэлэг өгч исэн одоо Орос хэлний шалгалт гэдэг ч юм уу те өгч исэн тийм туршлага байгаа. Тэр тухайн үед бол нөгөө нэг тэтгэлэг би нөгөө Орос хэлийг багасаа эзэмшээд ингээд айгүй сонирхож исэн. Яг миний үед бол Орос хэл бол нэлийн түгээмэл ашиглагддаг байсан л та одоо үетэй харьцуулахад. Тэгээд өрсөлдөө нэлээ өндөр. Яг тэр засгийн газрын тэтгэлэг нь өөрөө бас одоогийнхтай харьцуулахад бас айгүй нэр хүн цайтай тийм одоо ч гэсэн ер нь сайн. Гэхдээ одоо илүү нөгөө хүмүүсийн хандлт айгүй өндөр байсан. Тэгээд одоо өрсөлдөгчнөр олон байсан гэж хэлж болно. Тэгээд одоо санаж байгаа нь надад нэг хэд хэдэн санаа зовнил байсан. За миний сонгосон мэргэжил хэр зөв бэ? Одоо 15 жилийн өмнө сэтгэл судлалыг сонгоно гэдэг бол бас л хүмүүсийн хувьд тийм энгийн зүйл биш л дээ. За нэг тийм асуудал байсан. Хоёрдугаарт нь гадаад хэл дээр би яг үндсэн мэргэжлийн эзэмшигч байгаадаа хэрэг ихтэй байна вэ гэд хэдийгээр яг Орос хэлэндээ өөрөө одоо хичээгээ сурч исэн ч гэсэн энэ бол бас л том сорилт байсан. Тэгээ яг энэ хоёрыг санаж ирсэн одоо юу гэдэг энэ хоёр мэдрэмжийг айгүй түлхүү авч ирснээр санаж байна. Тэгээд ямар ч л байсан тухайд нөгөө өөрөө Оросдоос 10 жил мөлий төгссөн болохоор за ямар ч байсан Оросд сурах нь зөв өө гэдэг шийдвэртэй шалгалтаа өгч исэн. Тэгээд ялгаа байхгүй яг одоо хүүхдүүдийн мэдэрч байгаа тэр төгшүүр айцыг ч ихсэн адилхан мэдэрч исэн л баг. Ямар гоё юм бэ таны туршлага тий. Би болохоор яг Еш гэхээр яг нэг юм санаанд ордог байхгүй ингээд манай ангийн яг Еш рүү очих замд ингээл найзуудтайгаа чатчихж байгаа гот манай найзууд эмээ намайг ингээд арцаар утаад тий аав ээж хоёр гарынхаа хоолыг хийж өгөөд гэдэг ч юм уу ингээд байдаг бүрэн бүх арга чаргаараа намайг ингээд сайн өгөөрэй гэж гаргасан гэд. Тэгээд би болохоор яг очичоод Ешээ өхөөс өмнө хар шоколад идчихсэн байхгүй юу. Тэгээд яагаад ч юм хаанаас ч юм те хар шоколад идвэл хамгийн сайн одоо оног авна гэд ойлгоцсон байсан ч юм уу. Тэгээд найзтайгаа хамт тэгэж шоколад идээд орж исэн. Тэгээ тэрний бас хүч гарсан байх гэж боддог. Тэгээд яг миний хамгийн чухал эсдийн ерхий шалгалт бол нийгэм судлал байсан. Ягаад тэгэхээр хуулийн сургуульд ороход 70% нь нийгмийн одоо яшир өгдөг. Тэгээд нийгэм дээр ер нь бол моох юм бол би сургуульд орж чадахгүй байхаас аахгүй. Тэгээ яг нийгмийнхаа яшиг өгчөөд гарч ирээд би бүр амар их үйлжсэн аахгүй. Ингээд ёо ашгүй нийгэм дууслаа гэд. Тэгэл маш их үйлчаад тэгэл за одоо би их сургуульд орохгүй байсан ч хамаагүй бараг л ямар нэг юм хийгээл амьдрна гэж бодож байсан их тэр үедээ ямар ч оноо авсаа одоо хамаагүй өнгөрсөн гэж яг бодож байсан юм байна. Тэгэхээр тийм хэмжээний их стресстэй байсан үе гэж бас бодож байна те. Би ч гэсэн өөрөө ерөнхийдөө бол яшаа 2020 онд өгчээсэн баггүй юу. Тэгэл хойдоос айгүй стресстэй ингээд амьдрал бүх юм ингээд нэг оноон дээр те миний үнц миний бүх зүйл нэг оноон дээр тогтож байгаа юм шиг яг тийм санагддаг үе байсан. За тэгээд дараачихаа асуултыг хатнаар болчихлаа. За одоо ингээд хэдүүлээ илүү практик асуултууд руу орё гэж бодож байна. За тэгээд энэ дээр юун төрөнд манай ер нь бол бүгдээрээ л ингээд гадагшаа сурсан ер нь бол ингээд алхам тутамдаа ингээд шалгалтуудаа нүүр төлж байгаа. Ганцхан эсэлтийн ерхий шалгалт гэлэхгүй те. Тэгээд тэр болгон дээр биднэрт бас ер нь бол сэтгэл зүгээс гадна бэлдэх арга барил гэж байгаа. Тэгээд ер нь бол хүмүүс ч бас ингэдэж штэ. Өөрийнхөө арга барилыг олсон уу те. Ер нь бол өөрт хүн одоо суралцах арга барил гэж байдаг гих мэтчлэнгээр ярьдаг. Та хоёрын хувьд бас яг энэ тал дээр юу гэж боддог вэ? Дээрээс нь та хоёр бас арга барил олцсон байгаа юу? Тэ бас ямар арга барил одоо суралцах арга барил одоо бусдад зөвлөх вэ гэж асуувал илүү тохиромжтой байх. За би бол үнэхээр одоо арга барилаа одоо л яг олохгүй л явж байгаа шиг байна. Яагаад тэгэхээр би нөгөө Ештэй бэлтгэхдээ бүр
хэдэн мянган аргаар бэлдэж үзчихсэн байхгүй одоо нөгөө утсан дээр voice record дээр өөртөө подкаст хийгээл тэ энэ сэдвийн тухай гээл тэгэл тэрийг уншаал дараа нь сонсно автобусанд сонсно гэсэн чи хизээ сонсоогүй үлдээсэн ч юм уу те. За эсвэл нөгөө нэг флаш карт хийгээл эсвэл study buddy олоод найзтайгаа нэг 2 3 өдөр хийгээл тэр нь алдагдаа те. Айгүй олон юм туршиж исэн. Гэтэ тэр дундаас нөгөө төвлөрлөө сайжруулах надад хамгийн одоо угаасаа төвлөрж ижил юм хийн. Тэгэхээр чи яавал төвлөрдөг вэ гэдгийг ойлгочих юм бол ер нь сурах арга барилаа ер нь бол олчж байгаа юм шиг надад санагдсан байхгүй. Би жишээлх юм бол бичиж айгүй хамаг хэмээ гаргадаг гэх юм уу доторх бүх мэдрэмжээ орчноос ерөөсөө тасарч чаддаг байхгүй бичиж. Тэгэхээр би сурахтаа ерөнхийдөө бол дандаа бичдэг, тэмдэглэдэг гоё одоо маркераар янз бүр болгодог. Дээрийг эргүүлж тойруулаад дараа нь яг шалгалтын дээр би яг тэр үе тэгж тодруулж яхад тэгж бичижсэн гэж яг санагддаг байхгүй. Тэгэхээр видео үзэж тогтоож гин үү, яаж тогтоож гин, яаж төвлөрж гин гэдгээ болох нь зүг байх. Хэрвээ олоогүй байх юм бол хамгийн сайн гэж бодож байгаа аргаараа л одоо ер нь бол хийсэн дээр гэж би бодож байна. Тийм манай мэрэгжлийн хувьд яг би актер шалгалт за 23 онд нөгөө тэтгэлэгт шалгалт өгсөн. Тэгээ тэрнээс хойш актер шалгалт өгөөгүй байна л та. Тэгтээ одоо жишээлбэл ингээд олонний өмнө ярих гэдэг ч юм уу те ингээ өнөөдөр хүртэл одоо миний хувьд нөгөө high stakes situation гэдэг шиг би ингээд одоо ямар нэгэн байдлаар хин нэгний өмнө хариуцлага хүлээж байгаа. Одоо энэ подкастыг сонсож байгаа юм. Тхийн тулд бэлтгэл аягүй чухал. Би ерөөсөө ямарваа нэгэн юмд бэлтгэхгүйгээр ирж чаддгүй. Одоо ингээл энэ нөт мөтгүйгээр ирж чаддгүй. Энэ бол одоо миний арга барил юм болов. Тэгээд дараагийн нэг идэгдэг юм нь унших. Манай мэрэгжлийн хувьд бол байнга одоо уншиж идэг. Яг тэр ингээл шин судалгаанууд хийгдэл тэндээсээ шин фактууд гарч ирэл те. Окей за тархины одоо үйл ажиллагааг илүү сайжруулахын тулд дасгал хэрэгтэй юм байна гэдгийг ингээл эрдэмтэд батллаа гэдэг ч юм уу. Тэгэхээр иймэрхүү нөгөө апдейтед байхын тулд уншдаг. Тэгэхээр миний арга барил бол цэвэр ингээд одоо унших гэх юм уу. Тэгтээ одоо суралцах процесс гэдэг чинь өөрөө одоо тархины хувьд бидний нөгөө энэ урд тархи хариуцдаг зүйл ер нь танин мэдхийн процесс шүү дээ. Энд юу чухал вэ гэхээр анхаарал айгуу чухал. Дээрэс нь нөгөө ой тогтоолт айгуу чухал. За тэгээд юу гэдгийг шийдвэр гаргах ур чадвар. Тэгээд за сэтгэл хөдлөлөө удирдах гэдэг иймэрхүү процессуудыг аюулсан анхаарч явах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө хувь хүний арга барилаас гадна бидний байнгын санаж явах хэрэгтэй зүйл бол яг энэ суралцах процессын явцад тархинд юу болж байгаа вэ гэдгийг аюулсан санаж явах хэрэгтэй. Тэрийгээ дэмжихүйц зүйлсүүдийг бас хийж явах хэрэгтэй. Энэ бол аюул энгийн нойр, хоол, дасгал гэх мэтчлэн. Тэгэхээр сурна гэдэг бол одоо түрүүний миний хэлдэг шиг ганцхан унших бас биш юм. Энийний цаана бол бид нар хоолоо зөв зохицуулж гин үү, дасгал хөдөлгөөн хэр хийж гин, дэмий юмд стресстэй байгаа юм биш үү зэнтэр гэдэг асуултаас бас нэлээд хамааралтай гэж бодож байна. Мандахай их чинь түрүү яг ярьсан тий одоо энэ суралцгуу гэдэг чинь одоо зөвхөн тийм яг бидний төсөөлдөг шиг академик тий ингээл өдөр шөнөгүй ширээний ард суугаал тий хамгийн удаанаараа тий тэгж суралцахын бас нэр биш юм аа. Ялангуяа одоо ингээд сүүлийн судалгаанууд тий хүний суралцахууд маш олон хүчин зүйлс одоо нөлөөлдөг гэдэг гаргаж ирж байгаа тий. За тэгээд тийм ингэж хэлснээрээ дараагийнхаа асуултад шилжиж гэж бодож байна. За бидэд бол түрүү подкастынхаа ханд энэ нь бол яалчгүй айгүй стресстэй үе тий. Энэ бол бүр зүгээр хүн болгон ер нь бол стресстэй. Энэ нь бол амьдралаа шийдэх гээд явж байгаа хүмүүс стресстэй байна гэж ер нь бол байдаггүй хаа. Тэгээд мандахай хичээс илүү тодруулаад за одоо стресс хүний бие физиологт хэрхэн нөлөөлдөг тэр дундаа тархинд хэрхэн нөлөөлдөг вэ? За тэгээд энэ мэдээж одоо энэ стрессийн нөлөө суралцгууд хэрхэн нөлөөлдөг вэ гэдэг талаар илүү тодруулж та бол мэдээж хабидо positive дадал гэх мэтчлэн илүү Монгол хөрсөндөө буусан төслүүд бол илүү олон жил ажилласан. Тэгэхээр энэ тал дээр таны бас үзэл санааг сонсмоор санагдлаа. Тэгээ бас нөгөө өнөөдрийнхөө сэдвтэй илүү бүгдээрээ холбочтой нэг шалгалт ч юм уу одоо яг нөгөө шалгалтын үе ирчээд байгаа шүү дээ. Тэр энэ тохиолдолд одоо стресс хамгийн энгийнээр тайлбарлахад бидний өмнө мэддэг байсан зүйлээ мэдгээ болоход хүргэдэг. Тэгж тархинд нөлөөлдөг байх нь. За энийг зүгээр одоо ингэ тархинд маань юм лимбийн систем гэж юм байгаа. За энэ маань илүү нөгөө сэтгэл хөдлөл тэ одоо ой тогтоолт энтрийг хариуцдаг юм том бүтэц. Тэгээ энэний нэг хэсэг нь хиппокампус гэж нэг одоо тархины
баруун зүүн талд байдаг нэг хоёр зүйл байна гэж ойлгочих. За энэ маань бидний урт хугацааны ой тогтоолт болон богино хугацааны ой тогтоолтыг хариуцж ажилладаг. Одоо нөөцийг нь эндээс гарч ирдэг гэсэн үг. Энд нөө нейронууд үйлдвэрлэгдэж идэг юм хэсэг. За энэ дотроо бид нэр яг сурахад хэрэгтэй одоо ямар нэгэн факт, мэдлэг зэргийг санахад маш хэрэгтэй. Нэг ой тогтоолтын төрөл байдаг л та. Тэгэхээр стресс гэдэг зүйл чинь өөрөө нэм кортизолын дааврыг ялгаруулдаг. Бидний биед за тэр нь одоо бидний бие физиологт нэм бөөрийн ойролцоо байдаг л гэж ер нь тодорхойлж байгаа. Тэгэхээр тэр нөгөө хиппокампус гэдэг одоо бидний ямар нэг юм урт хугацаанд санаж явах тэр мэдлэгийг өөртөө тархиндаа нөөц болгоод хадгалж явах ёстой. Тэр тархины одоо функцийг маань одоо эвдэж идэг ойлгочих. Тэгэхээр яг энэ маань өөрөө кортизолд айгүй эмзэг мэдрэмтгий байдаг. За энээсээ болоод бидний нөгөө мэдчихсэн юм мэдхээ болох. За эсвэл ингээ юм уншаад ерөөсөө ойлгохгүй байна гэдэг тий. Уншаад тогтоохгүй байна гэдэг үд чинь үсэж байгаа. Тэгэхээр стресс байна уу, түгшүүр байна уу, айдас байна уу, альва одоо бид нарт одоо энэ сэтгэл хөдлөл талаасаа илүү сөрөг сэтгэл хөдлөлийг одоо бий болгоод байгаа өдөөгч хүчин зүйлүүд маань ерөөсөн нэг юмыг мартуулдаг байна. За анхаарал төвлөрөлтийг бүр болилдог байна. За дээрэс нь бид нар чинь ингээд нэг юм зөв шийдвэр гаргах ёстой шүү дээ. Сэтгэл хөдлөлөө удирдаад за би найзуудтайгаа PC тоглож явахын оронд хичээлээ явж хийя гэд. Тэр процессыг бас ингээд илүү нөгөө сөрөг талдаа шийдвэр сэтгэл хөдлөл талдаа шийдвэрийг нь гаргуулах гэдэг. Яах юм бэ? Наа чин өнөөдөр бэлдсэн бэлдээгүй ялгаа авахгүй чи жоохон тайвшрах хэрэгтэй. Явъя л та гэдэг чим ингээд буруу шийдвэр гаргахад нөлөөлөд идэг бахны. Тэгэхээр нөгөө суур нь юу вэ гэхээр одоо яг дан ганцын шалгалт гэдгээс үл хамааран ер нь ойрын хугацаанд чи хэрэг стрессцэн бэ? Ойрын хугацаанд чиний санааг зовоогоод байгаа зүйл юу вэ? За бүр ерөнхийдөө даваад үсэх юм бол сүүлийн одоо хагас жилийн хугацаанд чиний сэтгэл зүйн эрүүл мэнд сайн сайхан байдал ямар түвшинд байгаа вэ гэдгээс ер нь асуулт маань бас ихтлүүлэх оновчтой байж магадгүй гэж боддог. Яг нэг шалгалтын бэлтгэлтэй холбоотойгоор. Санал нийлж гин үү? Тийм санал нийлж байна. Энэ дээр бодогдсон хоёр юм хуваалцахад одоо яг төгцсөн 7 хоног ч юм уу ер нь ингээд бид нэр ямар ч шалгалт өгсөн заримдаа ингээд яг тулгачдаг шүү дээ. Тэнгүүт яг тулцсан үед ямар яг сэтгэл зүйтэй байх хэрэгтэй юм бэ? Би бол өөрийгөө ингээд за тулцсан байна. Надад ийм л мэдлэг байгаа юм байна гэдэг хүлийн зөвшөөрж ийж яг дараа нь үр дүнтэй одоо тэр шалгалтандаа одоо бэлдэж эхэлдэг гэх юм уу. Тэгэхээр яг тулцсан үед тэрийгээд яг яах хэрэгтэй юм бэ? Сэтгэл зүйн талаасаа хүүхдүүд яг зөв тулна гэдэг чи одоо бидний тархинд нөгөө ийм дохио үүсдэг одоо нөгөө амигдала гэдэг гэхдээ зүгтах уу эсвэл нүүр тулах уу гэдэг нэг ийм реакшныг респонсыг хариуцдаг бас нэг тархины хэсэг байдаг юм байна л та. Тэр маань хэрвээ бид нар одоо яг зөвхөн урт хугацаанд бэлтгэлтэй ч юм уу сэтгэл зүгээ бэлтцэн байсан бол илүүтэй за би энэ асуудлыг зөвөр даван туулъя гэдэг шийдвэр гаргахад туслана. Үгүй бол зүгтах үйлдэл рүү хөтлөх гээд байдаг. За хамаагүй бэлтгэл байгаагүй яг ингээд тулцсан үед яах вэ гэхээр нэгдүгээр нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрнө. Угаасаа шалгалт гэдэг чи өөрөө одоо ялангуяа нөө яэшин шалгалт маань бидний амьдралыг шийдэх гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ дээр айхгүй байна гэдэг бол сандрахгүй байна гэдэг бол хэвийн бус үзэгдэл. Харин тэр нөгөө тодорхой хэмжээгээр тэр респонсын тусламжтай одоо тархинд болж байгаа тэр сандралын тусламжтай бид нар даван туулах арга замуудыг хайж эхэлдэг. За бид нэг нохоо харахаараа ямар ч бэлтгэлгүй бүр ингээд хит сэтгэл хөдлөлт автахаараа одоо тэр нохоод яахаа мэдгүй ингээд гацаа зогсно. Эсвэл за тэрүүхэн хооронд зөв шийдвэр гаргаад цугтах тийм боломж үүснэ. Буюу өөрсдөө одоо зөв авч гарах гэдэг нь шүү дээ. Яг энэ процесстэй адилхан нэгэнт одоо юу гэдгийг гарц байхгүй одоо яшээс цугтах гарц байхгүй нь ойлгомжтой учраас бид нэр хит хитэн өөртөөгөө ярилцаад ойлгуулах хэрэгтэй зүйл нь за энэ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрье. Энэ бол угаасаа одоо миний тархинд болон бие физиологт ийм асуудлыг үүсгэх нь тодорхой. Нэгдүгээрт хоёрдугаарт нөгөө хий санаа зовнил гэдэг бол чамд ерөөсөө найз болохгүй. Хий түгшүүр гэдэг бол чамд ерөөсөө туслахгүй гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө даван туулах чадвараа жоох нэмэгдүүлнэ. За даван туулахдаа бид нар за би санаа зовоол суугаад байна гэдэг бол энэ бидний цогцож байгаа нэг хэлбэр. За тэгвэл даван туулахдаа окей. Үнэхээр яг өнөөдөр би
одоо маргааш математикийн шалгалттай өнөөдөр би энэ санаа зовж байгаа бол яг энэ санаа зовж байгаа цаг моментийнхоо оронд нэг тасгал хийчий буюу өөрийнхөө бодол мэдрэмжийг үйлдэл рүүгээ буулгах нь буцаад чамайг одоо юу гэдэг ядаж бодол мэдрэмжийн хувьд нөгөө стрессийн дааврыг бууруулаад тайвшруулахад туслана. Тэгэхээр илүү нөгөө санаа зовнил тэр сандрал гэдэг ч юм уу те сөрөг сэтгэл хөдлөлийг нөгөө хариу цохилт болгож ямар нэгэн үйлдэлээр өөрөөсөө гадагшлуулах хэрэгтэй. Болор туяагийн үед яг ингээд сонсож явах үед яг тухайн үедээ 12 дугаар ангид байхдаа яаж одоо энэ түрүү мандахаа хичээлсэн шиг энэ сэтгэл хөдлөлөө удирдах өөрийгөө зохицуулж исэн гэж боддог вэ? Одоо ингээд миний хувьд жишээлээ бодох юм бол тухайн үедээ бол ерөөсөө нэг тийм сэтгцээ ингэж явах хэрэгтэй юм байна. Тэ би өөрөө ингэж удирдах хэрэгтэй юм гэсэн харт нэг тийм мэдлэггүй явж исэн юм шиг миний хувьд хувийн зүгээс санагдаж байна. Чиний хувьд тэр нь ямар байсан бэ? Чи яаж тэр сөрөг мэдрэмжүүд тэ айдас төгшүүртэйгээ одоо туулж тэрнтэйгээ нүүр тулж исэн бэ? Тэрнийхээ тухай өөрийнхөө одоо туршлагыг хуваалцаач. Ер нь бол хизээч надад одоо миний бэлдсэн бэлтгэл хангалттай санагддаггүй байхгүй юу? Ер нь бол тэгэхээр тэр маань яаж зүгээр болдог вэ гэхээр би зүгээр өглөө босоод нөгөө ороо хороо гэдэг шиг ээжтэй холбоотой тэ мэдхгүй чадахгүй байгаа юмнаас нь яг нэг асуудлыг нь барьж аваа шийдчихдэг байхгүй юу? Одоо жишээл нэг дасгал ажиллана гэж байна шүү дээ. Нэг дасгал ажиллаад нэг онол ойлгоод ч юм уу яг нэг бодлого бодчих юм бол за болох юм байна, чадах юм байна. Би угаасаа ингээл бэлдээд ядчил ингээд одоо ээжтэй орох юм байна гэсэн одоо сэтгэл зүйтэй болчдөг юм шиг санагддаг. Тэгээд энэ дээр яг миний ашиглаж исэн арга юу байсан бэ гэдээ яг одоо бодохоор одоо жишээлх юм бол яг бүр үнэхээр жинхнээсээ сайн нөгөө писийн очих уу эсвэл хичээлдээ бэлтгэв гэдэг сонголт чинь юун дээр байдаг вэ гэхээр миний бодлоор би писинд байна штэ надад угаасаа ном байхгүй те эсвэл ингээд яшийн одоо ажиллах материал байхгүй байх, үзэг байхгүй байх гэж бодоод тийм одоо шалтгаанаар ингээд хойшлуулад байдаг санагдаад байдаг байхгүй би ч гэсэн ер нь бол тэгдэг. Тэгэхээр би яг тэр үедээ нөгөө нэг өөрийнхөө ашигладаг бүх платформыг өөрийнхөө одоо нөгөө өдрийн daily рутиныг ойлгоод за би автобусаар энэ хэдэн цаг явж сургууль дээр очдог. Сургууль дээр очиод ингэдэг, засаглаа нараа ингэдэг, иймэрхүү газар ситуацид очдог гэдгээ тодорхойлоод тэгээд тэр үеүүдэд би яаж ингэж ээжтэй бэлдэж болох юм, тэр үеүүдэд би яаж хичээл хийж болох юм гэдэг байдлаар одоо жишээлх юм бол утсан дээрээ нөгөө нэг янз бүрийн подкастуудаа татцсан тий номнуудаа онлайнаар авцсан тий гих мэтчлэн нөгөө нэг бэлдэх арга амар олон нөгөө их сурвалжууд руу олон ийм хэлбэрүүд рүү шилжүүлээд явах ёстой юм байна гэдгийг би бас одоо айгүй их ойлгож байгаа. За сая мандах хичээллээ л дээ. Одоо нойр, хоол, тэ гих мэт дасгал хөдөлгөөн маш чухал гэж ярьсан. Тэгэнгүүт бид нар яг ингээд практик зөвлөгөөнүүд ер нь бол яг ингээд та хоёр маань яг өөрсдөө яг нойр, хоол, дасгал хөдөлгөөн дээр яаж анхаарвал зүгээр байдаг вэ? Одоо жишээлбэл 7 хоногийн өмнө одоо яэш өгөх гэж байгаа хүүхдүүд тэ тэгэнгүүт ер нь бол 7 хоног гэдэг бол бүгдээрээ маш их одоо юм стресстэй байгаа яг цаг үе. Тэгээд ер нь бусад цаг үед ч гэсэн хэрхэн одоо энэ дасгал хөдөлгөөнийг бас энэ нойр хоолыг зохицуулах вэ? Тэгээд ер нь бол 7 хоногийн өмнө тулаад ирсэн бол юун тэр баг тэр мэрийгээ хаяад тэ баг нойргүй хоноод миний хувьд бол баг өмнөх шөнө тухайн үед элтийн ерхий шалгалт өгж байхдаа баг нойргүй хонжсэн. Тэгээд тэгэхээр бас тодорхой сөрөг үр дүн тэ гэж одоо нөгөө нойргүй хонох ч юм уу тэ. Тиймэрхүү асуудлууд гардаг гэж сонсч байсан. Тэгээд бас тиймэрхүү асуудлууд миний хувьд бас гарч ирсэн болохоор хоёрт иймэрхүү асуудлууд гарч ирсэн үү бас хэрхэн даван туулж ирсэн. Тэгээд юу нэ яаж одоо эдгээр зүйлсээ зохицуулах хэрэгтэй байдаг вэ гэдэг талаар. Хоолн дээр юм одоо жишээлбэл омега 3 гэдэг бид нар нэг юм витамин гэх юм уу те эрдэс байдсан шүү дээ. Энэ бол шууд түгшүүрийг бууруулах эерэг нөлөөтэй. За дараагийнх нь тараггүй шүү дээ цагаан эдээ. Цагаан эдээ нөгөө нэг та нар нэг ийм үг сонсч ирсэн үү? Эерэг гидсний одоо бичил орчин эерэг сэтгэл зүй одоо ер нь юм доктортой сэтгэл зүй одоо биш эрүүл гэдэс доктортой сэтгэл зүй гэдэг юм. Сонсчихсэн нөгөө гати чинь буюу одоо тухайн ертөнцийн чинь бидний хоёр дахь тарих гэж яриад байдаг шүү дээ. Тэгэхээр яалтч гэж бодлоо.
тий. Яг зөв. Тэгэхээр нөгөө сүү цагаан эдэнд чинь нөгөө пребиотик, пробиотик гэдэг ашигтай бактериуд байдаг. За энийг сайн хэрэглэх юм бол нөгөө мууд сайжирдаг гэж байгаа. Мууд гэдэг чинь одоо сэтгэл санааны байдал маань одоо эерэг болдог. Яа тэгэхээр шалгалтын үед ихэнх тохиолдолд хүүхдүүд юунаас ямар одоо сэтгэл зүйтэй байгаа вэ гэхээр нэг шинж тэмдэг дандаа сөрөг бодолтой. Би чадахгүй. Эсвэл өмнө би ингээд алдчихсан гэдэг нөгөө дандаа сөрөг меморинууд нь ажиллаж идэг. Дурсамжууд нь сэтэрж идэг байна. Тэгэхээр яг энэтэй тэмцэхийн тулд бид нар цагаан эдээ аль болох бас те 7 хоног сайхан тараг маргийг амьдралын маягтаа оруулж болно шүү дээ. За дээрэс нь одоо нүг за надад хоол хийх цаг байхгүй. Хоол одоо юу гэдгийг тайван чанартай хооллох цаг байхгүй гэж бодож байгаа чинь бас буруу. Яг тэгэхээр хит боловсруулсан одоо бид нар бэлэн бүтээгдэхүүнүүдийг аваад тэрүүгээр хооллолох нь нөгөө чиний сэтгэл зүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. За тэгээд тархины үйл ажиллагаанд бас сөргөөр нөлөөлнө. Тэгэхээр айл болох яг энэ хугацаанд нөгөө ногоо ургамал суурьтай хоолнуудыг түлхүү ашигла. Эн чинь шууд ингээ эффекттэй бидний тархийг илүү сэргэг байх, сэтгэл хөдлөлөө зохицуулах чадварыг нэмэгдүүлнэ гэж. За дасгал хөдөлгөөн дээр болохоор нөгөө та хэд одоо бараг 20 сая хүн үзсэн бахана Wendy Suzuki гээд Нью-Йоркийн их сургуулийн neuroscientist professor гэдэг те. Тэр хүний ганц л яриа байдаг. Тэр хүн өөрөө нөгөө одоо ийм судалгааны ингээ грант бичдэг тийм ажил хийдэг. Тэгээд тэгсэн чинь ерөөсө гараас нь юм гарахгүй байхаар нөлөө дээ. Тэгээ ерөөсө би боли гэ хаянгуудаа нэг юм хайкин маягийн юмд явсан юм шүү. Явсан гэж яриад. Тийм ч үлээ те. Тэгээд тэгсэн чинь яг тэр нэг одоо дасгал хөдөлгөөний режимдээ өөрчлөлт оруулаад тогтмол хийдэг болоод өдөрт нэг 30 минут л юм шүү. Айгу бага. Тэгээд буцаад нөгөө судалгаан дээрээ суусан чинь өөртөө нэг үг хэлсэн гэж аахгүй. Би одоо миний энэ одоо ажил үнэхээр гайхалтай явагдаж байна гэх. Тэгэхээр нөгөө одоо шинжилгээ ухааны салбарт ажилласан маш олон жилийн хугацаанд хэзээ ч тийм үгийг би ашиглаж байгаагүй гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр эн чинь юу хэлж байгаа гэхээр энэ хүний ерөөсө гол тэр нөгөө хүмүүст хэлээд байгаа сүүлийн жилүүдэд хэлээд байгаа point нь өдөрт багахан хэмжээгээр ч гэсэн хөдөлгөөн хийчихээ. Тэгхийн бол ялангуяа тэр нөгөө long term memory-г хариуцдаг одоо урт хугацааны ой тогтоолтыг хариуцдаг хиппокампус ч улам сайжирнаа. За энэ дотроо нөгөө мэдлэгийг одоо санаж тогтоох чадвар чинь нэмэгдэнэ гэж ярьж байгаа. За нойрны тухайд би бас ингээд судлаад байжсэн чинь бид нар ингээд нойр гэдэг чинь өөрөө ингээд янз янзын төрлөөдөд хуваагддаг. Тэгэд үнэхээр нойр чинь хүрхгүй. За одоо намайг одоо юу гэдэг тэр нэг сэтгэл судлаач унд гэсэн гэдэг ингээд хэвтлээ тийм үү. Гэтэл нойр нь хүрхгүй байгаа бол зүгээр босоод юмаа хий. Яагаад гэхээр бид нар нөгөө унтахад тарих бэлэн болон бэлэн бус гэдэг одоо нөхцөл байдалтай байна л та. Тэгэхээр сэтгэл санааны хувьд тухайн өдрөө ингээд дүгнсэн би өнөөдөр юу хийчих вэ гэдэг сэтгэл ханамжтай болцсон. Тэ ямар нэг юмд ингээд нөгөө төгшөөрийн мэдрэмжгүй нэг юм орой одоо унтахаас өмнө тийм сэтгэл зүйд бэлэн болох нь. Ингэж чадах юм бол нөгөө гүн нойр гэдэг зүйлийг авч чадна. Хамгийн гол нь нойр дотроосоо гүн нойр авах нь одоо юу гэх юм чинь нөгөө нэг юм slow wave sleep гэдэг байгаа шүү дээ. Одоо юу гэх юм удаан. За тэр маань өөрөө яг тэр нөгөө мэдлэгийг хариуцдаг declarative memory гэдэг юмыг сайжруулж өгдөг баг. Тэгэхээр хэрвээ нойр завнд гэсэн ингээл унт гэхээр нойр чи хүрхгүй ингээд дими цаг үрээд байгаа бол босоод хичээлээ унш. Харин яг үнэхээр заастаа үнэхээр унтахгүй бол болохгүй нэ гэж байгаа үедээ зүгээр бараг шалгалттай гэдгийг мартаад тэмдэглэл хөтлөөд тий за би өнөөдөр ийм хийцэн ийм чинь миний хувьд амжилт шүү. Тэгэхээр би маргааш ийм зүйлийг хийн. Тэгэхээр маргааштай бэлтгэхийн тулд би ингээд нойр авах хэрэгтэй гэдэг өөрийнхөө ятхан уламжуулалтыг хийгээд аль болох screen time-а багасгаад тэ уцсан буцаа өөрөөсөө бараг нойр унтахаас хэдэн цагийн өмнө нэлээ холдвол энэ гэдэг штэ. Хамгийн багтаа 2 цаг. Тийм тэгээ унтахаас хэдэн цагийн өмнө хоолоо бойл гэдэг штэ. Ингээ иймэрхүү практик зөвлөмжүүдийг үнээр яахарахгүй даахгүй л тэгээд хэцүү штэ. Тийм яг ингээ мандахай хчийн ярьж байгаа поинтуудыг сонсонгууд яалчгүй сүүлийн жилүүдэд гарч байгаа судалгаа өөрөө би болохоор яг боловсролын сэтгэл судлалаар суралцсан болохоор энэ тал дээр айгүй өөрөө сонирхолтой байдаг. За тэгээд одоо түрүү жишээлбэл одоо дасгал хөдөлгөөн хийнгүүт яагаад хиппокампус сайн бэ гэвэл жишээлбэл одоо дасгал хийвэл хүнээс одоо хөлс ялгарна, хөлсөөр дамжаад кортизол ялгарна. Тэгээ кортизол багасах тусам нөгөө нэг хиппокампус буюу ой тогтоолтож хариуцаад байгаа хэсгийг ерөнхийдөө сайжруулдаг. Ингээд сайн deep sleep-д орох юм бол таны ингээд те нейронууд чинь холбоо сайжирдаг гэх мэтчлэн ингээд айгүй юм сонирхолтой судалгаанууд гарч ирж байгаа. Тэгээ энэ
би болохоор боддөө яагаад намайг 10 жилийн сурагч байхад энэ мэдээлэлүүд харьцангуй бага байдаг байсан бэ? Мэдээж бол байдаг байсан баг. Гэхдээ яагаад хүртээмжтэй байдаггүй байсан бэ? Яг Ешэд бэлтэн гэх юм бол зүгээр сайн сур те, сайн сур юмаа хийгээд байдаг байсан бэ гэж бас одоо яг бодолд орж ирж байна. Тэгээд түрүү яг манхайч яриан донд яг нэг яриа гарч ирлээ те. Screen time ерөнхийдөө сайн хинж агаарэ гингүүд одоо ерөнхийдөө цаашлаад яг өргөөрээр наваад үзэх юм бол screen time, social media те энэ зүйлс ер нь хүүхдүүдийн сэтгэл санаанд, сурагчдын сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдөг тухай яг ярилцлага илүү өрнүүлмээр санагдлаа. Яагаад гэвэл миний бодлоор бол мэдээж те screen time одоо эрүүл бус screen time бол мэдээж муу. Гэхдээ одоогийн ингээ нөхцөл одоо ингээ хөвсөж байгаа нөхцөлд харах юм бол яалтчгүй social media-наас хол хүн амьдрын гэж байхгүй. Тэгээд ялангуяа өнөөдөр ингээд өргөдөж ирсэн зочдод маань нэг нь болохоор те яг ингээд social media-д өөрийнхөө presence-ийг үүсгэсэн яг ингээд community-га ингээд үүсгээд нийгмийн хичээлээр хүүхдүүд бэлдэх одоо page нэгээд ингээд явцсан. Манай мандахай хичээлд бол бас ингээд те хабидо positive дадал гээд ерөнхийдөө энэ social media-г илүү эрүүл аргаар те бус хүмүүст илүү туслах аргаар илүү хөгжүүлж байгаа хүмүүсийн хувьд яаж одоо энэ social media-гийнхаа тэнцвэрийг олох вэ? За тэгээд мэдээж бас ингээ заавал муу зүйл байх албагүй сайн зүйлээр бас ашиглагдаж болно гэдэг өнцгөөс нь илүү өөрсдийнхөө туршлагыг хуваалцаасаа гэж хүслээ. Одоо жишээлбэл болоор туяа анх яаж одоо те нийгмийн хичээлийг ер нь санаа нэг анхнаас нь яаж гарч исэн бэ? Тэр түүхээс нь илүү сонсомоор санагдлаа. Баярлалаа. За нөгөө нэг өөрийнхөө тэр нөгөө хэрэгжилж байгаа сурах бичгүүдийг ч юм уу яг нөгөө яшд бэлтгэж байгаа тэр нөгөө их материалуудаа их сурвалжуудаа би олон хэлбэрээр өөртөө авах надад хэрэгтэй байна гэдээ өөрөө ойлгоцсон. Тэгээ тэр дотор ингээд за юу их вэ гэж бодоод байсан байхгүй. Тэр үед яг нөгөө Canva дээр постэр яг хийж сурч исэн байхгүй би. Тэгээд энэ бид нар угаасаа л за ингээд хогтын юм чинь манай үеийнхэн ингээд нийгмийн тухай гоё Instagram байвал гоё юм байна да гэж бодоод тэгээд тэрийг нэг юм судлал гэж нэрлээд тэгээ 9 10 11 дугаар ангийн сурах бичгүүдийг зүгээр постерт хийгээд тавьдаг болсон байхгүй юу. Тэнгүүд тэр үед хүүхдүүд ингээл квиз мүзээс оруулангууд өстө нэрээ уцаа авах чахтай хичээлээ хийлээ ямар гоё юм бэ гэж мэгэл тэгдэг байсан. Яг одоо бодох нэ мэдээж хичээл хийнэ гэдэг чинь нөгөө нэг утас ухахаас бүрдсэн ондоо зүйл те. Яг утаснаас чинь хичээлээс гадна өчнөөн зүйл тэрэн дээр байгаа. Тэгэхээр тэрийг бол баланслах хэрэгтэй. Тэгэхээр магадгүй сошиал медиаг нөгөө мэдээлэл авах хэрэгсэл гэдэг талаас нь те эсвэл мэдээлэл түгээх хэрэгсэл community-гээ build хийх газар гэдгээр нь харах хэрэгтэй болов. Тэрнээс биш яг ингээд тэрнээс өөрөөр хараад эхлэх юм бол яг нөгөө хортой зүйл рүү надад унчих юм шиг санагдаад байдаг байхгүй юу. Тийм. Тэгээд угаасаа сошиал медиагаас хол байна гэдэг бол бидний үеийнхэнд бол үнэхээр хэцүү. Ягаад тэгэхээр одоо жишээлхийлэх юм бол гадаадд амьдарч байгаа найз юм уу хөдөө байгаа найз маань те гэртээ гэр интернеттэй байна. Тэр маань ингээл хөөрхөн лайв хийж ивэл ээж автагаа яриулж ивэл би сошиал медиа орохоос өөр арга байхгүй те. Тэгээд тэр маань юу хийж ийн яаж хийж ийн гэд холбоо маань хүртэл энэ дээр байгаа учраас магадгүй нөгөө нэг чамд муухай сэтгэгдэл өвдөг, чамааг өвдөгдөг зүйлсүүдээ бүгдэнд нь үгүй гэж хэлээ зүгээр л дахаа болох те. Тэр зүгээр ингээд байхгүй болгоод сурах хамгийн амар амгалан байдлыг бас өгдөг юм шиг надад санагддаг. Тэгээ хэрвээ нөгөө нэг хайгуудаа хэсэг одоо хугацаанд бас нөгөө хааж болдсон шүү дээ. Тэгмээр байвал бас тэгэх хэрэгтэй. Ер нь бол тэгэл хүсэж байгаа юм яг тэр доор нь ингээл хийгээл явахгүй бол дараа нь тэр нь богшсаар агаад яг нөгөө нэг өөрийгөө бусдтай хит их харьцуулаа тэрнээсээ сэтгэл нь өвдөөд шархлаад явдаг байх гэж боддог. Би бас айгүй тэгдэг байсан 12 дугаар ангита. Түрүүн нөгөө манай инх зайгийн тодорхойлсон технологиг одоо яаж эргээр ашиглах вэ гэдэг чинь чухал штэ гэдэг бол айгүй зөв санаа. Манай компанийн хувьд яг тэр утгаараа бид нар технологиг ашиглаад одоо human буюу хүнлэг технологиг бий болгох зорилготой юм алсын хараатай. Тэгээд тэрүүгээрээ дамжуулаад хувь хүмүүсийн сайн сайхан байдал болон нийгмийн сайн сайхан байдлыг дэмжих юм хүсэлтэй хамт олон. Тэгээд жишээлбэл манай positive дадал Instagram хуудас бол яг нэг бэлэн технологиг ашиглаж байгаа тий. Одоо цахим олон нийтийн цахим сүлжээ гэдэг платформ дээр
яг шинжлэх ухаанч гэхдээ залуучуудын ойлгодог байдлаар сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх мэдээллийг хүргье. Энэ өөрөө 2020 онд эхэлсэн. Тухайн үед бол нөгөө яг сэтгэл судлалын талаар за ер нь энэ сэтгцэн эрүүл мэндийн сэтгэл зүйн сайн байдалд анхаарал хандуулах тийм нөгөө аль бие усны их сурвалжууд аягүй цөөн байсан л та. Тэгээ манай залуучууд ингээ хүргээд эхэлсэн. Тэр нь юу вэ гэхээр тэртээ тэргүй залуучууд одоо яг болроогийн хэлдэг шиг цахим сүлжээг ашиглаж байгаа юм чинь яагаад тэр дундуур нэг хэрэгтэй мэдээлэл шидэж болохгүй гэж тийм. За Habito гар утасны аппликейшны хувьд бид нөгөө илүү одоо халаасанд багтах үе сэтгэл зүйн одоо анхан шатны үйлчилгээ дэмжлэг гэж тодорхойлох дуртай. Эерэг дадлаар нь дамжуулаад хүмүүсийн сэтгэл санааны байдалд ялангуяа залуучуудын сэтгэл зүйдийг эргээр нөлөөлмөр байна. Бүтээмжийг нэмэгдүүлмээр байна. Хувийн хөгжлийг нь дэмжмээр байна гэсэн ийм зорилготой. Тэртээ тэргүй маш олон одоо TikTok гэдэг аппликейшн байхад бас ягаад тэр дондор нь нэг тийм өөрт нь хэрэгтэй төлөв өгч болохгүй гэж гээд. Тэгэхээр Habito-дээр одоо чинь гүн төвлөрөх дадал хэрэг хөвшүүлээд шалгалтандаа бэлдэж болж ийн гэдэг ч юм. Тэгэхээр нөгөө нэг хорч чадахгүй. Одоо эн чинь өөрөө ингээд бидний амьдралын нэг хэсэг болчихлоо шүү дээ. Технологид тэмцэхтэй л тэ одоо хиймэл оюун ухааныг ашигла, өөртөө зүгээр ашигла гээл ингээл явж гин тэ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар бидний хэрэглээ болох нь тодорхой. Яг одоо хоолтой адилхан байхгүй юу? Хоол ч өөрөө дотроо сайн муу гэ янз бүр биш тэ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хэрэглээ болох нь тодорхой бол за энэ хэрэглээрээ 100% гэдээ авд үзэх юм бол 20% нь TikTok тэ. За 20% нь Instagram. За үлдсэн нэг 60%-ийг нь би өөрийгөө ирээдүгөө сайжруулахад ашиглая гэдэг нэг юм сошиал медиа хэрэглээний хэв маяг гэх юм уу зүйлээ тодорхойлчвал бас зүгээр гэж магадгүй. Энэ гэхдээ залуучуудын зорилгоос их хамаарнаа. За хувь хүний зорилго гэдэг бол хувь хүнийг мотивацжуулж идэг аюул чухал зүйл. Хэрвээ залуучууд маань одоо ахлахангийнхан маань ч юм уу те мэрэгчлэн тодорхой. Хаан сурахыг хүсэж байгаа нь тодорхой. Яг энэ бүх шийдвэрийг гаргахын тулд хэцүүлтэй. Гэхдээ тодорхой хэмжээнд нэг юм за би ийшээ явах гэдэг хүн шүү гэдгийг харсан тохиолдолд наана нөгөө процесс дээрээ өөртөө хяналтуудыг тавиад явах боломжтой гэж зүгээр би хувьдаа найдаад байгаа. Тэгэхээр одоо энэ screen time гэдэг чинь өөрөө яг тэр нөгөө хяналтуудын явцад л гаргах хэвээр шийдвэрүүдийн нэг нь охно шүү дээ. За би тайвширмаар байгаа янз бүрийн асуудлаа мартмаар байгаа учраас TikTok үзчихье. Окей, яагаад болохгүй гэж тэр чинь тэргүй баг бид нарыг зарим талаараа тайвшруулах нэг хэрэгсэл болчихлоо шүү дээ. За тэгвэл би TikTok-о үзсэн юм чинь одоо нэг жоохон юу яадгийн те одоо гүйя. За тэхийн тулд ямар ап хэрэглэн яах юм. Одоо ChatGPT-гээс ямар мэдээлэл авах юм ч юм ингээд зохицуултуудыг бол хийх боломжтой. Тэгээ энэний цаана сэтгэл зүйн хувьд тэр нөгөө зорилгын мэдрэмж, хариуцлагын мэдрэмж те одоо хувь хүний одоо юу гэдгийг эргэн тойрны нөлөө бас их байна. Эргэн тойрныхан маань одоо юу ярьж ийн гэдгээс бас их хамаарнаа. Тэгээд нэлээх цаг авах бах. Ярил. Тийм нөгөө нэг хүн хүлээх болчлоо 5 минут гэсэн чинь одоо тэгвэл би гэс рил үдээд байдаг шиг. Тийм. За би бас яг саяных дээр өөрийнхөө сэтгэлдлийг хэлмээр санагдлаа. Миний хувьд бас ер нь бол угаас манай үеийнхэн хэлтгүү ингээд тэр чигээрээ ойлгомжтой элэлтийн ерөнхий шалгалт тийм өмнө одоо яг тулгарч байсан бас нэг том асуудал нь яг юм одоо утсаа их сошиал медиад маш их цаг өнгөрүүлж байсан. Тэгээд яг энэхүү асуудлуудыг манай үеийнхэн зүгээр ингээд хараад байхад яаж хийж ирсэн бэ гэхээр баг тэр чигээрээ Facebook-ээ Instagram-аа ингээд нэг хэсэг хугацаанд хааж байсан. Тэгээд яг тэр нь бол мэдээж биднэрт нэг талаар үр дүнтэй байсан. Тэгээд сая манай мантахой ихчийн хэлсэн болортягийн маань хэлсэн яг advice-уудыг бид нар бас тухайн үед авч хэрэгжүүлэх зарим нэг залуучууд маань авч хэрэгжүүлж байсан. Жишээ нь одоо миний хувьд яг үүндээ ингээд зорилго бас сайн хэлдэг шиг зорилгоо ерөөсөө ингээд тодорхой болгоогүй бас дээрэс нь ингээд яг элэлтийн ерөнхий шалгалт төхөөд ирэхэд тэрхүү асуудлууд маань ингээд тодорхой бус байдлаас үүдээд тэгээд нэг бэлтгэл маань бас нэг жоохон ингээд одоо сэтгэлд маань хөрөхгүй байх үед яалтчгүй одоо утсаа сошиал медиад одоо өнгөрөх тийм нэг дадал зуршил нөгөө буруу дадал зуршил руугаа явж орчих гээд байна. Тэгэхээр бас яг саяны хэлсэн санаануудыг би санаануудтай бас 100% санал нэг байна. За
цаашлаад хэдүүлээ бас одоо эсэлтийн ерөнхий шалгалт яг үүндээ ингээд хүн болгон 800 аваад хүн болгон өндөр оноо аваад хүн болгон бас хүссэн сургуультай орч чаддгүй гэвэл үгүй те. Тэгээд бас тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад бэлтгэл дутуу байснаасаа шалтгаалаад хүүхдүүд маань бас тодорхой хэсэг нь өөрийн хүссэн зорилготой хүрч чаддгүй. Тэгээд миний хувьд бол ингээд эсэлтийн ерөнхий шалгалт дуусны дараа одоо яг яшийнхэн дүнг чинь тухайн өдрийнхөө оройн нөгөө оноог нь ингээд зарлцдаг бас. Тэгээд тэрийг ангийнхантайгаа бид нар бас тухайн үед нөгөө оноонуудаа харж байсан. Ингээд хамт байж байгаа. Тэгсэн чинь дараа нь яасан бэ гэхээр мэдээж нилээд хэсэг хүүхдүүд нь хүссэн оноогоо авч чадаагүйгээс болоод шууд ингээд сэтгэл гутраад уйлаад шууд гарч яваад ч юм уу те. Тиймэрхүү ингээд сэтгэл зүйн шууд ингээд хүнд болоод ирж исэн. Тэгээд тиймэрхүү асуудлууд тулгарвал ер нь яаж одоо тиймэрхүү зүйлд одоо хэрхэн бэлтгэлтэй байх вэ гэдэг үүднээс энэ хүү асуултыг асууя. Энэ бол маш чухал асуулт гэж бодож байна. Хатнагийн асуулт. Одоо нөгөө сэтгэлийн хат буюу resilience гэж аягүй ярьдаг тий. Тэр тал дээр бас хүүхдүүд сурагчид бол маш их сонирхох бах тий. Хүн болгон хүссэн оноогоо мэдээж авч чадахгүй, хүссэн үр дүндээ үрж чадахгүй. Гэхдээ тэр нь зүгээр ч гэж болох юм тий. Яаж юу энэ сүрэг үр дагавартай одоо тий нүүр тулах вэ? Гэдгээс эхэллээ. За би сая нэг хідэн зүйл тэмдэглэж авсан. За нэгдүгээр сая нөгөө нэг мэрэгчлээ сонгоцсон бол гэж ярьсан шүү дээ. Тэнгүүд мэрэгчлээ сонгоогүй бол яах вэ гэдэг жаа. Тэнгүүд энэ дээр би англи хэлний багштайгаа ярьж ирсэн чинь надад айгүй гоё юм хэлсэн байхгүй. Чиний сэтгэл зүрх юунд зовиндیں۔ Чи юу ямар асуудлыг шийдмээр эдیں۔ Хинт тусалмаар санагддیں۔ Тэ нийгэмд их ямар асуудлууд чамайг бүр маш их эмзэглүүлээд байна гэдгийг барьж аваа тэр асуудлыг тэ чи яаж шийдэж чадах юм гэдгийн төлөө явах юм бол баг ямар мэрэгжил сонгосноосоо илүүтэйгээр тэ амьдралын чинь passion тэ амьдралын чинь нөгөө нэг гол мөн чанар утга учир баг эргээд бүх юм хийсний дараа тэн дээр ундаг. Учираас тэрийг багасаа бодож тунгааж багада юунд санаа зовиндаг байсан, юу хиймээр санагддаг байсан тэ гэдгээ бодол зүгээр гэж манай багш зөвлөж ирсэн. Тэгээд одоо ч гэсэн яг би ингээд нөгөө нэг lost гэж ярьсан шүү дээ. Бүр ингээд юу ч хийхээ яа. Би үнэхээр одоо хүртэл мэрэгчлээ ингээд бараг жил болго эргэлздэг. Би энэ мэрэгчлэр сурж байгаа нь яг үнэхээр зөв үгүй гэдэгтээ эргэлздэг байхгүй. Тэгэхээр энэ үедээ миний яг гол яг боддог юм юу вэ гэхээр би угаасаа яг энэ одоо policy буюу нөө бодлого талын асуудлыг шийдмээр байдаг. Учираас би хууль эрх зүгээр сурах нь угаасаа зөв штэ юу яриад байна гэд өөрийгөө буцааж байранд нь тавьдаг байхгүй. Тийм дээрээс нөгөө нэг хийдэг төслөө санаачилсан юмнуудаа бодоод үзэнгүүт дандаа миний нөгөө санаа зовндог хиймээрээс юмнууд байдаг. Тэгэхээр тэр талаас нь бас бодож үзвэл сонирхолтой байх. Тэгээ бас нөгөө сая тараг тэгээд рутины тухай ярьсан тий. Тэнгүүд би болохоор манай гэрийнхээ айгүй гурилтай шүлэддэг байхгүй. Тэгээд яши өмнө бол би гурилтай шүлэдэд орсон. Тэгэхээр яг шууд ингээл нөгөө гинт өөр хүн болоод гинт ингээл хийгээгүй юмудаа хийх айгүй хэцүү. Угаасаа нэг супер хүн л тэгж чадах байх. Тэгэхээр танаа гэрийнхэн чинь юу иддгийн те чи юунд дуртай юм? Чиний хотод гиз чи юунд тассан гэдгээ угаасаа ингээл өглөөс ирээл борцоо гэдэл сайхан маслтай талах гэдэл эсвэл тараг угаал аарал иддэг бол яг тэрийг л ер нь бол хийсэн дээр гэж би бодож байна. Ягаад тэгэхээр яг шалгалтын үеэр нөгөө гидсний өвөрхэд шалгалтаа муу өс нөгөө солонгос кинонд ирэл гардаг штэ те нөгөө тийм учраас яг тэр тал дээр бас тэгж анхаарал зүгээр ах гэж бодож байна. Тэгэхээр энтэй холбогдоод миний яг ойлгосон зүйл гэхээр чиний амьдралыг чийч бүхэлдээ шийдээд байгаа юм биш, бусад нийгэмч бүхэлдээ шийдээд байгаа юм биш, ерөөсөө ситүэйшнүүд ингээд шийдээд идэг гэдгийг би ингээд одоохондоо ойлгосон байхгүй. Яагаад тэгэхээр би нөгөө яэш дээр хуйлд орно гэж ботцоод дараа нь яг нөгөө нэг тэр чинь нөгөө оноо моноо гараал сургуулийнхаа ингээл бүх ингээл алцаал хүүхдүүд чинь ингээл чагсаж байгаа шүү дээ. Яг тэр үед би гинт би хуулиар явж чадахгүй юм шиг байна. Сэтгүүл зүгээр явъя гэд сэтгүүл зүйн анги руу мөнгө шилжүүлчихдэг байхгүй юу? Тэгсэн чинь яг тэр нь 4 цагаас хаагдах байгаад миний мөнгө 3.59-д орсон байж тараад тэгсэн чинь харин яагаад ч мазаар би дараа нь хуулийг сонгосон байхгүй юу? Тэгсэн чинь тэр хууль руу мөнгө орсон. Тэнгүүд хэрвээ тэр үед тэр ситүэйшнийг
Буюу цагийн тулгаж би мөнгөний хийгээгүй бол те. Цагийн тулгаж мөнгөний хийсэн бол ч юм уу. Ямар нэгэн тийм ситүэйшнүүдийг өөрийнхөө нөгөө контрол хийж чадах тэр ситуацуудыг аль болох эергээр контролдох хэрэгтэй юм байна гэдгийг би ойлгосон. Жишээлх юм бол нөгөө нэг сайхан амттай хоол идээд арцууглаад явах хэрэгтэй шүү гэдэг шиг те. Тийм. Тэгээд чиний хамгийн гоё өдөр яаж өнгөрдөг вэ? Тэрийгээ сайн төсөөлж бодонгуудаа яг Есийн өмнөх бүх өдрүүдээ гоё аз жаргалтай байж байгаад ер нь бол орсон дээр гэж би бол одоо бодож байна. Тэгэхээр 7 хоног чи бүх ойлголтуудыг бүгдийг машиндаад сурчиж чадахгүй тий оюун тагталтаар хичээлдэг л бол тий. Тэгэхээр чамд ямар ч хувь заяа ирж болно тий. Let everything happen to you тий. Beauty and Terror гэдэг нөгөө Rainer Maria Rilke гэдэг яруу найрагчийн хэлдэг шиг чамд ингэж Еш дээр 0 аваад бүр газар шал арцсан чамаагүй чамд яг хувь заяа чинь чамд гоё юм хүлээж байгаа гэдэгт ер нь бол маш сайн зүгээр итгэл урагшаа ингээ яваал ах шиг лээ. Ястай гоё өгнөд хэллээ те. Би ч хүртэл ингээ орог толгоонд чэйжилж байгаа зармыг ингээд хан дээр наамаар санагдтал өгнөд хэлж байна. За энэ тал дээр мандахаа ягч юу гэж бодож байна. Тэг яг нөгөө таагүй нөхцөл байдалд хүний сэтгэл зүй мэдээж одоо яг шууд л унаа л та. Одоо сэрэг сэтгэл хөдлөл автах нь бол агүй ойлгомжтой асуудал. Гэхдээ даван туулах процесс гэж байдаг. Тэгэхээр даван туулах процесс дээр хэд хэд үе шатууд байгаа. Би яг бүгдийг сайн санахгүй байна. Гэхдээ тухайн үе шат маань ингээд нэг нэгээрээ явсаар хагаад хоёр зам руу салдаг. За нэг нь болохоор яг хаанаас эхэлдэг вэ гэхээр хүлээн зөвшөөрөхөөс эхэлдэг. Хэрвээ хүлээн зөвшөөрч чадах уу, эс чадах уу гэдгээс тухайн асуудал надтай үнэхээр тулгарсан би хүссэн оноогоо аваагүй, хүссэн сургуультаа ороогүй гэдгийг сэтгэл зүйн хувьд нөгөө одоо accept хийх гэл айгүй хүмүүс ер нь тэгж чи өөрийгөө хүлээн зөвшөөр тэр процесс чинь бас л айгүй чухал процесс байгаа байхгүй юу. Тэр энэ үр дүнг би одоо юу гэдгийг үнэхээр болцсон тий яаж ч өөрчилж чадахгүй. За яг мэдээж энэ хооронд би харамсна, гимшин, өөрийгөө буруутгах нь маш олон сэтгэл зүйн одоо мэдрэмжүүдийг авна. Тэглээгээ тэр мэдрэмжийг одоо үүсгэхэд ч бас болохгүй. Нэгэнт л одоо сайхан зүйл биш шүү дээ тий. Тэгэхээр тэр мэдрэмжүүдээ нэгт дарахгүй байх ингээл нөгөө одоо өстө жинхэнэ байгаагаар нь анзаарах хэрэгтэй. За тэгтээ одоо даван туулах процессын хувьд бид нар ямар нэгэн байдлаар хүлээн зөвшөөрөх гэж хичээх хэрэгтэй. За ингээ хүлээн зөвшөөрсний дараагийн процесс нь одоо бусдаа хуваалцах ч үлээ би бас марчиж. Тэгтээ хамгийн сүүлийн процесс бол суралцах гэдэг үе шат байдаг л да. Тэгэхээр энэ үр дүнгээс болоод одоо би энэ үр дүнтэйг ингээ ирээдүйн рүү явах гэж штэ тий. Гэхдээ би энийг өөрийнхөө хувьд ингээ байнгын гимшил болгож аваад явах юм уу? Эсвэл өөртөө ямар нэгэн байдлаар энэс одоо яг энэ нөхцөл байдалтай хамт байж сураад за тэгээ энэ нөхцөл байдлыг би өөртөө ямар нэгэн туршлага болгоод дараагийн шийдвэрээ гаргахдаа тухайн нөхцөл байдлыг одоо яль болох эргээр чиглүүлэх тийм нөгөө майндсетийн хувьд суралцах үгүй юу гэдэг нь бас одоо сүүлийн шат нь болоод хуурчдаг. Тэгэхээр энэний наан бол нөгөө хүлээн зөвшөөрөх, бусадтай асуудлаа ярилцах, гэр бүлийнхэнтэйгээ ярилцах одоо юу гэдгийг сэтгэл санааны хувьд аль болох өөрийгөө өөдрөг байлгах гэж хичээх гэдэг нэг юм арганууд байна. Бүр шаардлагатай бол хүнээс одоо мэрэгжлийн зөвлөгөөч авсан болно шүү дээ тий. Би ингээд аюу удаан бэлдсэн чинь ингэчлээ үнэхээр сэтгэлээр унжин яах вэ гэд. Тэгэхээр энэ бүх процессыг давсны дараа дараагийн шийдвэр гаргалтанд яг энэ процесс аль болох сөргөөр нөлөөлмөргүй л байгаа юм. За окей, эхний үе дээр унчлаа. За тэгвэл миний дараагийн алхам юу байх вэ гэдэг нь за би ер нь сурахгүй маань гэдэг шийдвэр гэхээс илүү одоо би нөгөө нэг зорилго байгаа шүү дээ. Тэрэнд хүрэхийн тулд хамгийн зөв шийдвэр нь аль вэ гэдгийг одоо маш одоо сэтгэл хөдлөл багтаагаар өөртөөгөө ярилцаад шийдээд давж тулхаас өөр аргагүй. Тэгэхээр гэхдээ энэний наан заавал хэдүүлээ одоо унана гэж байгаа юм шиг муурлаад яах вэ? Бидний өөртөө аль болох одооноос шалгалтын үр дүн ямар байх вэ гэдгийг нөгөө урьдчиланд хамаглах хэцүү шттэ. Мэдээж ингээд сайн бэлдэж байгаа тэрийг сайн болгохын тулд гэхдээ юу ч тохиолдсон нэг өөртөө нэг хоёр сэтгэл зүйн ур чадварыг аль болох бий болгоул зүгээр. За тэр нь аливаа стресстэй нөхцөл байдлыг даван туулах чадвар, хоёрт нь түрүүний хэлдэг сэтгэлийн тэнхий. За энэ хоёр маань одоо жишээ нь даван туулах чадвар гэдэг бол
хоёр янзаар ингээ хуваагдчих болно. За би асуудалтай төвлөрсөн байдлаар ямар нэг юм даван туулна буюу би бол одоо хогийн амтан тий би арчаагүй гэсэн бодолтой хугацаанд явж болно. Эсвэл шийдэл төвтэйгээр буюу за одоо яах вэ гэдэгтээ илүү төвлөрөх, илүү ингээд өөрийгөө зоригжуулах руу явж болно. Сэтгэлийн тэнхээ гэдэг бол ерөнхийдөө нөгөө энэ бүх процессыг даван одоо ард нь гарсны дараа өөрийнхөө талаарх үнэлэмжийг бүр ингээ огт үгүй хийхгүй байх гэл хэдүүл ойлгоч айгүй ингээнэр. Хэдийгээр би сул талаа ойлгочлаа, би сайн бэлдээгүй, би цагаа гаргаагүй те ингээд энэ дутуу яасан. За эсвэл ингээ эрүүл мэндийн хувьд өөртөө бас анхаараагүй ч юм уу. За тэгвэл инглээгээд би бол одоо манд ухаагаар л байна. Би бол одоо юу гэдгийг их заяагаар л байна. Тэрнээс биш би бүр ингээд хамгийн муу хүн биш те. Одоо яг бусад хүүхдүүд маань сайн хичээсэн байна. Окей, сайн. Тэгвэл би энэ хүүхдүүд чиг сайн дараагийн удаа амжилттай байхын тулд өөрийнхөө ямар сул талууд дээр анхаарах вэ гэд айгүй тийм логикл дүгнэлттэй л үлдээсэй гэж би бол хүсэж байгаа юм. Тэрнээс биш шалгалтанд дунлаа гэд өссөн сургуулаа авсангүй гэд одоо бид нар чинь хүн биш болчихгүй шүү дээ. Одоо би гэрэл байна. Тэр нэг өөрийнхөө суур итгэл үнэмшил үнэлэмжээ алдаж болохгүй. Энэ бол ерөөсө тэрийг үүсгэж байгаа зүйл биш ээ. Ирээдүг бол одоо маш хол биш урт биш шүү дээ. Тэгэхээр тэрэнд дахиад илүү юуг сайжруулах хэрэгтэй байл гэдэгт төвлөрүүл их зүгээр баха. Бас би энэ дээр нэг юм нэмэр санагдлаа. Яг өөрийнхөө туршлагыг л та. Миний хувьд болохоор туршлага гэхээсээ илүү зүгээр 10 жилийн хүүхдүүд одоо асуултанд би юу гэж хариулдаг вэ гэхээр ер нь бол ингээд унтсан бол энэ бол ингээд чиний амьдралд мэдээж дуусаагүй тий. Тэгээд цаашаа маш холзон байгаа. Яг үеийнхэн чинь ингээд хүссэн зарим сургуультай зарим нэг нь ороо явж иж болно. Гэхдээ чиний зам бол тэднийхээс өөр. Дээрээс нь дараа жил яэш гэж байгаа. Одоо чинь өдөр болно яэш авч байгаа. Бараг жилд 2 удаа тийм баг тий. Хаврын яш өвлийн яш гэдэг. Тэнгүүт ингээд боломж нь амар их нэгдсэн. Чи дараагийн аялалтын ерөнхий шалгалтанд бэлдээд орох боломжтой. Тэгээд нэг удаа аялалтын ерөнхий шалгалтанд унлаа гэд бас сэтгэл зүйгээр унах нэх бас шаардлага байхгүй. Дээрээс нь нэг зорилго гэж сая ярьсан. Тэр чи үнэхээр одоо жишээлбэл одоо микробиологийн чиглэлээр мэрэгчлэн болъё гэд маш их ингээ хүссэн. Тэгээд ерөөсөө өөр сонголтгүй өөр бариантгүй ингээд тэрийгэ зорилго болгоцсон бол тэгээд яг тэр мэрэгчлээ үнэхээр авч чадаагүй бол миний зүгээр зөвлөжсэн зөвлөгөө юу гэхээр дараагийнхоо яштэй одоо ингээд өөр мэрэгжил авахгүйгээр те чамд өөр сонголт гарч ирж болно. Гэхдээ чи үнэхээр тэндээ пашн чинь ингээд тулцсан байгаа бол чи зөв сонголт гэж бодож байгаа бол ерөнхийдөө дараагийнхаа шалгалтандаа бэлдээд явсан дээрээ тэгээд эх жилээ нэг жил үнэлээгээд чи амар хол бусдаасаа тасрахгүй гэж хэлжсэн. Тэгээд юу бол би бас яг тэр дээрэс нь нөгөө талтай харин ямар мэрэгжил сонгохоо одоо бас жоохон тодорхой шийдэг хүүхдүүд гэж болно шүү дээ. Тэгээд тиймэрхүү тохиолдлуудад бол тэр нь болохоор би өөрөө л тагхгүй юу. Одоо өртөлгээд байгаа. Тухайд нөгөө эсэлтийн ерөнхий шалгалтандаа бэлдээд би санхүү тэмцээн эцсийн сургууль сурдаг байсан болохоор цаашдаа санхүүгээр явдаг ч юм уу гэж бодож байсан. Тэгээд гэр бүлийн зүгээс олон улсын харилцаа гэдэг зөвлөд би бас тэрийг нэг өөрийн гэсэн хоёр сонголттой болсон. Тэнгүүт яг аль чиглэлээр нь явах вэ гэдэг айгүй эргэлзээд тэгээд ер нь бол бас алинд нь ч тийм нэг хамгийн гол нь бүх зүйл тодорхойгүй байдаг учраас тийм угаасаа бас тийм одоо юу гэдэг тэр зорилго маань тодорхой болдоггүй гэх юм уу одоо нэг пашн тийм амар төрдөггүй юм байна гэж би бас ойлгосон. Жишээ нь одоо би оюутан болоод дадлага хийж ажлын талбар дээр ингээ ажил хийж л окей энэ юм байна гэдгийг нь ойлгоод за ер нь ийшээ явбал зүгээр ч юм уу гэдэг байдлаар ингээд ерөнхийдөө дүгнэлтүүд гарч ирээд эндээс маань л энэ туршлага дээрээс маань л ерөнхийдөө тэр нөгөө цаашдын зорилгоо бодох яг юм бодит практик дата өгдөл бий болж байгаа байхгүй. Ямар ч датагүйгээр угаасаа бас юм огт оргуу хоосон дээр ямар нэгэн зорилго бүтээгээд тийш явна гэхээр хүн болгонд бас харанхуй байж болно. Тэгэхээр бас яг тийм нөхцөл байдалтай байгаа бол бас яг өөрийн одоо тогтож байгаа мэрэгжлээ сонгоод тэгээд дундуур нь илүү одоо юм практикл зүйлсийг одоо дадлага мадлах ч юм уу хийж үзээд
Тэгээд эсвэл янз янзын газруудад ажиллаж үзээд тиймэрхүү зүйлсээр шийдвэр гаргалтаа хийгээд тэгээд тэндээсээ бас илүү бодиттой шийдвэрүүд одоо өөртөө хэрэг одоо зөв мэргэжлийг сонгох тийм одоо нөхцөл байдал нь бүрдэх бах. Тэгээд тиймэрхүү үйлдэлүүдийг хийгээд явбал зөв байхаа гэж би бол бас боддог. Тийм байна. Хатнагийн түрүү ярьсан одоо уг нь асуулт асууж байгаа. Тэгээ яг ялцчгүй ингээд хатнагийн ярианаас бол нөгөө мүлжүүртэй яриа гэдэг шиг айгүй их олон асуудлууд ер нь бол гарч ирж байгаа байхгүй юу? Айгүй олон поинтууд. Хамгийн эхлээд одоо нэгт нь мэдээж мэргэжил сонголт байгаа тий. Мэргэжил сонголт дээр одоо манай нүүбийн залуучуудын хороо өмнө нь бол подкаст хийсэн санагдаж байна. Тэг хүмүүс ер нь мэргэжлээ сонгохдоо юу гэжсэн бэ? Болор тоя түрүү хэлсэн те. Юу чиний ингээд санаач хамгийн их зовоож байгаа ч зөвөө гэд. За тэгэхээр ерөнхийдөө хоёр зочноос хамгийн ихний үднээс мэргэжил сонголтын дээр нь дахиад нэг тодруулаад асуумаар санагдлаа. Одоо ягаад тэгэхээр мэргэжил сонгоно гэдэг болвол одоо тий 17 8 жил яг зүгээр боловсролын системээрээ явж ирсэн ээ. За одоо чи амьдралынхаа турш юу нэг ийм юм хийх нэ гэдгээ бас ингээд сонгож байгаа юм шиг бас их надад эрсдэлтэй айгүй хайцтай үе шиг санагддаг. За тэгээд хатнагийн ярианаас бас миний авсан нэг хоёр дахь зүйл нь бол gap year тий. Сурагчид одоо ер нь бол харьцангуй олон их айгүй их gap year авдаг болсон. Энэ дээр яг юу гэж бодож байна вэ? Гурав дахь нь болохоор одоо тий гэр бүл. За тэгээд аав ээж нь болоо тий. За энэ асуултуудыг яагаад ингэж зохицуулгаад хоёр зочноос хоёулангаас нь тусгаалan асууж байгаа вэ гэхлээр одоо бидний подкастыг сонсож байгаа хүмүүс бол сурагчид бол хөвчлээ 12 дугаар ангийн сурагчид байх. За эсвэл 11 дугаар шингийн ахлах ангийн сурагчид байх гэж ирсэнгөө төсөөлж байна. Тэгэхээр энэ бол мэдээж мэргэжил сонголт тий одоо би үнэхээр дотооддоо сурах уу, ямар мэргэжлээр сурах уу, гадаад руу сурах уу, gap year авах уу гэх мэт ч та айгүй тийм олон асуудлууд гардаг. За тэгээд асуултаа дахин тодруулбал эхлээд мэргэжил сонголт, хоёрт нь одоо gap year тий яг гуравт нь бол за энэ мэргэжил сонголтод аав ээж гэр бүлийн нөлөө гэдэг дээр яг илүү тодруулж асуумаар байна. Мүлжүүртэй одоо зүйлээс хатнадаа байлаа айгүй олон зүйл мүлжигдэж гарч ирлээ. За энэ яг энийг ярьж эхлэхээс өмнө нэг юм хэлчихвэл яг яриа манай зэгцтэй болох санагдаад байна. Нөө наадам нэгээр дуустгүй гэдэг шигтэй. Яэш нэгээр дуусахгүй юм байна. Их сургуульд орох одоо боломж нэг ярьж дуусахгүй юм байна. Чиний амьдралдаа гаргах сонголтууд ч бас байнга л ирж л яах юм байна те. Гэдгийг ер нь бол ойлгочвол зүгээр ах гэж би бодож байна. Тэгээд энэ дээр яг хөө мэрэгжил гэхээр би бол мэрэгжлээ сонгоход маш их нөгөө нэг юунууд ирж ирсэн. Комментууд те ирж ирсэн баггүй ингээл мэдээж угаасаа аав ээжээс хамгийн түрүүнд те чи юу хууль вэ? Ингээ хорвоод дэлхий дээр дүүрэн хуульчид те баг AI наадахыг чинь орлох гэж байна те. Чи үнэхээр одоо сайн сургууль сурч чадахгүй л хэцүү дээ. Тэгээд одоо хүний хамаг хэцүү зовлонтой асуудалтай амьдралыг сонсоод чи сууж чадах уу, нойргүй жижүүрт гарч чадах уу гээл те. Яг тэр болгонтой ингээд нүүр тулж байхдаа би бас мэрэгжлээ сонгоол байсан байгаа байхгүй. Тэгээ яасан бэ гэхээр ямар нэгэн мэрэгжил дотроо бодоод хүнд хэлэнгүүт тэр хүнээс мэдээж ямар нэгэн комент ирнэ тийм үү. Тэнгүүд тэр комментиг би яаж хүлээж авч байна гэдгээс бас их чиний тэр дотор юм их хамаардсан байна гэдгийг би ойлгосоохгүй. Яагаад тэгэхээр хүмүүс надад гिचнээ тэгж хэлчихсэн ч гэсэн би дараа өглөө сэрэхэд л би сурмаар байна л гэж сэрдэг байсан байхгүй. Тэгэхээр тэр хэмжээний комментууд хэцүү юмнууд ирж байгаа болгон тий сайхан ч байсан юмнууд хамаагүй бүгдээрээ эцсийн эцэст чиний яг зөв сонголтод хүрэгдгийм байна гэдгийг бас айгүй их ойлгож байсан. Тэгээ ерөнхийдөө бол би 10 жилдээ хамгийн их ямар хичээлийн даалгаврыг шүнж хамаагүй суугаад ямар хичээлийн өгсөн даалгаврыг ингээл нүд сэргээл те гарын өргөмөр санагдал багштайгаа уулзчмаар санагдал гэдгийг анзаарж байгаад ер нь сонгож исэн. Тэгэд угаасаа мэдээж нийгэм төөх байсан, газар зүй байсан. Тэгээ за энтэй холбоотой хамгийн сайн одоо community-тэй байж болох, хамгийн сайн орчинтой байж болох сургууль гээд сургуулаа сонгоод тэгээ бас нөгөө Мөси лого могог бас нөгөө Мөси логог хаддаг гэдэг шиг би ч ихнээсээ лого хадчихсан юм баггүй юу. Тийм тэгж одоо маш их юм болж ижас мэрэгчлээ сонгож орж исэн. За gap year-ийн тухайд бол би бас gap year өмнө жил авсан. Бас маш сонирхолтой, гайхамшигтай, бас нэлээд сэтгэл зүйн савлгаатай үе байсан. Яагаад би авсан бэ гэхээр нөгөө нэгдүгээрт тэтгэлэгт тэнцсэн байсан. Тэгээд тэр тэтгэлэг маань 1 семестр учраас би яалч ч нэг семестрийн чөлөө бол сургуулиас авах шаардлагатай болсон байхгүй. Тэгээд надад нэг сонголт гарч ирсэн нь би одоо сурж ирчээд 1 семестр бас шууд өргөжлүүлээд мөстө сурах боломж байсан. Эсвэл бүр gap year болгоод авчий гэсэн сонголт байсан байхгүй. Тэгээд би year одоо gap
одоо завсар жил гэдэг сонголтын сонгоод тэр хугацаанд гэр өргөө төрийн бас байгууллагад ажиллаад хамтдаа уншицгаая гэдэг төсөл дээр ажилласан. Тэгээд ер нь gap year-ыг яагаад авах ёстой вэ гэдэг тал дээр би юу гэж боддог вэ гэхээр чи ямар ситүэйшнтэй байна тэ нэгдүгээрт чи яг авч яг яах гээд байгаа. Их сургууль сурах гээд байгаа мó эсвэл юм сурах одоо ажил хийж үзэх гээд байгаа мó дадлага хийж үзэх гээд байгаа мó эсвэл зүгээр л аялах гээд байгаа мó те ямар нэгэн зэрлэгтэй байж л авахгүй бол цаг хугацаа угаасаа ингээл нэг мэтгэд өнгөрчдөг. Нэг өдөр л яаж хурдан өнгөрдөг үлээ те. Тэрнтэй адилхан нэг семестр чинь бүр зүгээр л нүд анихын дотор л дуусчих болохоор хэрвээ чи gap year авсан бол ямар нэгэн одоо хийхийг хүсдэг зүйлийг чинь хийж байгаа эсвэл рол модель болгож байгаа хүн чинь ажиллаж байгаа газар ч юм уу те ямар нэг юм барьж аваад очиод дадлах хийх, волонтер хийх, эсвэл өөрөө нэг төсөл эхлүүлэх гэд ямар нэг юмнаас зураал авах хэрэгтэй. Тэгэхгүй бол угаасаа ингээд шуураад дуусна чи дунд нь ингээд цаг хугацаа алдсан өөрөө ингээд юу ч хийгээгүй хийцгүй ингээд сууж ийсэн бол бас эвгүй те яг ямар юугаа хийж чи авсан ингээд өөрийгөө дараа нь загнана шүү дээ. Тэгэхээр gap year-ийн асуудал бол маш чухалд тавигдан. Тэгээ энийг ганцхан өөрөө шийдэх асуудал бол энэ юусоо биш. Ягаад тэгэхээр одоо 12 дугаар анги 1-р курсын хүүхдүүд чинь ажил хийхгүй л байгаа бол ээж аваасаа хамааралтай байна. Энд чинь танаа гэр бүлийн шийдэх шийдвэр болчихж байгаа байхгүй. Тэгэхээр чамд чиний бүх зүйлийг 18 жилийн турш хангаж өгсөн ч юм уу те эцэг их асран хамгаалагчаа бас тэдний шийдвэрийг юу нь бол би хүндлэх ёстой гэж боддог. Ягаад тэгэхээр тэр хүмүүс чиний төлөө өдөр шөнөгүй нойр хоолгүй ажиллаж байгаа учраас тэр хүмүүсийн бас те үзэл бодол санаа зовнилыг сонсон байж шийдвэрээ гаргах ёстой гэж би бас үздэг. Тэгээд нөгөө нэг аав ээж гэр бүлийн асуудал дээр би нөгөө 10 жилдээ 11-р ангид яг энийг яхан зөв юм болон буруу юм бол яг Есүс үеэр бүр бөө юм болцсон те хаашаа сурах хэрэгтэй юм бол юу хийх хэрэгтэй юм бол гээл бөөнтэй нэгэлцэл маш нөгөө роллер костер нэг өдөр нь ингээл дэлхийг сөнөөчих юм шиг санагдал нэг өдөр би дэлхийг нураачих гэж байгаа юм санагдал те байдаг байх үедээ нөгөө нэг ээж автагаа маш их асуудалтай байдаг байсан ойлголцож чадахгүй те би дотроо бараг л ингээл дэлхийн хамгийн шилдэг хуульч болох гэдэг чинь намайг чи зүгээр сэтгүүлч бол эсвэл чи зүгээр одоо ямар нэгэн өөр юм бол те эмч бол гэдэг ч юм уу эмгтэй хүнд ийм мэрэгжил зүгээр гэдэг ч юм. Тэгэхээр нөгөө нэг хүүхд чинь ч гэж ер нь хүн чинь дотроо айгүй тийм нөгөө юм гал эрмэлзэлтэй дотроо ингээл тэрслөө байдаг шүү дээ. Тэрнээсээ үүдээд маш их гэрийнхантайгаа муудалцдаг байсан. Шүн нойргүй хондог байсан. Миний нойрны одоо скежюл бол ер нь одоо л яг гайгүй болж байгаа болохоос ш тэр үеэс хойш бол маш хэцүү үеийг туулж исэн. Гэхдээ тэр нь ямар асуудал байсан бэ гэхээр би буруу юм уу хэцүү байдлуудыг бусад надад үүсгээд байна гэдэг бодол байсан байхгүй. Аав ээж хоёр маань надад ингээд илүү зөвлөсөн бол гэж боддог байсан. Аав ээж маань ядчил нэг нь хуйлж байсан бол намайг ингэж бодохгүй дээ ч юм уу те. Тэр бодлууд маань эцэстээ намайг нөгөө эргэн тойрныхоо хүмүүстэй муухай хандаад муухай хандсныхаа эргүүлээд өөртөө муухай хандуулаад бүр нэг холион бандан болгоодсон байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг бүх юмний эхлэл нь хайрлах, инрэх гэдэг шиг эргэн тойрныхныгоо чамд санаа зовж байгааг нь ойлгоод тий чамд шууд энэ мэрэгжлийг тулгаад байна гэдэг талаас нь биш намайг сайн явчаасай намайг тий нэг ч болов зүйл дээр ингээд зөв зүйл хийжээсэй амьдралдаа тий сайхан амьдраасай гэж бодож хэлж байгаа гэдгийг ойлгож сонсож өөрөө магадгүй заримдаа ээж аавынхаа аав ээж нь байж тий ягаад тэгэхээр эн чин тэр хүмүүс чинь анх удаа л яэш өгөх гэж байгаа 12 дугаар анги хүүхдтэй байж үзэж байгаа шүү дээ тий тийм учраас тэр талаас нь бас өөрөө бодож ухаантай байх нь чиний ситүэйшнүүдийг айгүй гоёор өөрчилд юм байна гэдэг бас би ойлгосон. За баран боловтой юм хариулчлаа дөө. Тэгэхээр тийм ер нь айгүй гоё тайлбарлалаа. Би бол санал нэг байна. Мэргэжил сонголтын дээр хуучин болохоор ингэдэг байсан нэг 3 асуултанд хариулж иж мэргэжлээ сонгох гэдэг. Тэр 3-ыг нөө параллел авч үздэг байсан. Би юу хүсдэг вэ буюу нөө calling дуудлага би юу чаддаг вэ? Тэгээд нийгэмд ямар хэрэгцээ байна вэ? Одоо зүгээр чиг хандлага хаашаа яваад байна вэ гэхээр энэ 3-ыг эренблэх хэрэгтэй болчихж байгаа. Нөгөө параллел одоо ач холбогдлын зэрэг гэхээсээ илүү би юу хүсэж байна вэ нэгдүгээрт би юу чаддаг вэ хоёрдугаарт нийгэмд ямар хэрэгцээ байна вэ гэдэг нь 3 дахь асуудал болчихж байгаа. Тэгэхээр эхний хоёр дээрээ яг бодиттой хариулт үнэхээр байгаа бол бас боломжтой. Гэхдээ тэр 3 дээр нэмэх нь нэг хүчин зүйл нь бие хүний онцлог.
хувь хүний онцлог. Өөрөөр хэлбэл бидний бие сэтгэл зүйн нөөц гэдэг бол заримдаа бид нар өөрсдөө ч анзаараагүй маш их нөөцийг агуулж идэг тийм ээ. Одоо хувь хүний онцлог маань. Тэгэхээр би одоо юу гэдгийг олон нийтийн өмнө юм гарч ярихаасаа санаа зовдггүй хүн үү. За эсвэл надаа нэг юм судалгаа хийгээл сууж яах нь тухтай байна уу гэдэг ч юм уу те. Гэхдээ тухтай байна гэдэг нэг комфорт зонд орох гэхээсээ илүү одоо тэндээсээ маш их бүтээмжийг гаргаж чаддаг хүн үү. Яг сүүлийн үед одоо нөгөө багийн дүр мөр гэдэг нэг юм тестүүд, сэтгэл зүйн тестүүд байдаг л та. Тэгэхээр одоо яг тухайн багийн дүрээрээ би одоо төгсөн гүйцэтгэх ч юм уу эсвэл шинийг санаачлах ч юм уу гэдгээсээ хамаарат хамт олондоо би ямар үүрэг ролтой байхаа илүү оновчтой тодорхойлж чаднаа ч юм уу. За тэгэхээр яг хөө миний хэлэх гээд байгаа санаа нь дээрх 3 асуултанд хариулахаас гадна ер нь нэг өөрийгөө нөгөө мэрэгжил сонголтын яг мэрэгжлийн гэтээ тэр нөгөө юм уу биш шүү дээ. Нөгөө юу лээ? Хурууны хэвлэн. Тийм. Биш шүү. Тэр мэр биш. Одоо яг тэр чинь өөр чи ингээд илүү яг өөрийнхөө талаас л өөрөөс чинь асууж байгаа айгүй тийм логикл асуултуудад тий шинжлэх ухааны баталгаажсан асуултуудад л хариулж өөрийнхөө талаар дүгнэлтийг нэг юм хөндлөнгөөс харж байгаа юм шигээр өгнө үү гэхээс биш ингээд тэг зүгээр тэр нэг юм хурууны хэмээгээр шийдчихдэг асуудал бол огтоосоо биш ээ. Ингээд яг нэг хит хитэн талаас нь авч үзчихээ ч одоо мэдээж хүүхэд бол одоо хүн болгонд л нэг тодорхой за нэг юм нийгмийн шинжлэх ухааны салбар юм да. За эсвэл анагаах талтай юм да гэд нэг юм чиглэлээ харсан байгаа шүү дээ. Тэр нь дотроо яг ямар төрлийн юм хийх вэ гэдгийгээ одоо бүр илүү нарийсыг гэвэл бас нэлийн хөрхэн судалгаа хийжүүл зүгээр бах. Тэгээ одоо бас нэг орон зай айгу нээлттэй болоод байна. Зарим компаниуд чинь сурагчдыг ажилуулах, дадлагжуулах энэ төр хөтөлбөр зарладаг болсон байна. Тэгэхээр юм нөөцийг эрэлхийлдэг байвал бас их зүгээрээ шийдвэр гаргахаасаа өмнө те. Gap year-ийн хувьд бол энэ одоо ёстой л сүүлийн үед бол нэлээх gap year авж байгаа харагдаж байна. Гэхдээ энэ дээр надад нэг асуулт байгаа нь Яшээс цугцсандаа gap year аваад байгаа юм биш үсттэй гэдэг нэг асуулт. Тэгээ одоо нөгөө pressure авахаасаа залхаад Тийм шүү яг. тэгээд одоо нөгөө нэг одоо зүгээр нэг сайхан gap year-аар халахлаа л нэг жил чөлөөтэй байх гээд байгаа юм биш үсттэй. Тэгэхээр нэг жил гэдэг бол амьдралын хувьд тийм бас зүгээр ингээ өнгөрөөчих жил биш байхгүй юу? Энэ нэг жилийн дотор хүн өөрийнхөө амьдралыг яаж өөрчилж чадна. Тэгэхээр яг тэрэн дээрээ тулгуурлаж нэлээд бодож шийдвэрээ гаргах хэрэгтэй. Үгүй би яг энэ gap year-ыг ийм юмд ашиглах гээд байна. За одоо юу гэх юм мөсийн хуульд орохын тулд би дахиад нийгмээ сайн судалмаар байна гэдэг яг зорилго нь тодорхой болж байна. Эсвэл үгүй би яг энэ нэгээрээ одоо юу гэх юм цагийн ажил хийж үзмээр байна. Би хамт олонны дунд орж үзмээр байна ч юм уу те. Окей. Эсвэл би нэг юм сайн дурын ажил хийж үзмээр байна энэ гэсэн. Тийм үндслэл маань аюу чухал шүү. Гэхдээ яг мэдээж нөгөө зарим тохиолдолд хүүхдүүд нөгөө 12 жил айгүй их одоо academic pressure аваад сурцсан амармар санагдчих болно. Энэ бас нэг үндслэл. Гэх мэтчлэн гол нь тэр үндслэл маань өөрөө чамд аль болох одоо хувь нэмэр оруулах үйс байвал их зүгээрээ. Тэрнээс биш ингээд зүгээр нэг заа хүүхдүүд авдаг юм чинь би авчи биш шүү. Магадгүй энэ хооронд би ингээд надаа нэг юм сэтгэл зүйн хувьд юм аюу том асуудал байдаг. Би одоо их сургуульд орно гэдэг чи өөрөө би бие дад сурна. Одоо тэг багшаар өглүүлэхгүй хичээлээ хийж сурна. Тэг ингээд шаал танихгүй одоо энэ тентхийн одоо олон төрлийн аймагуудаас ирсэн хүмүүстэй хүүхдүүдтэй нэг доор ингээд суралцсан. Тэгэхээр би ингээд эхлээд нэг өөрийнхөө хувьд одоо жоохон сэтгэл санааныхаа нөхцөл байдлыг тайван болгоох ёо. Итэр гэдэг зорилго бол бас айгүй бодтой, айгүй зүв байхгүй тий. Тэгэхээр тэр талаас нь бас бодорой гэж бодож байна. Эцсийн хувьд бол түрүү айгүй гой тайлбарлсан. Яг одоо мэрэгжлийн хүний өнцгөөс эцэг их бол стил одоо хэдий 10 жилийн сурагчид маань өөрсдөө аюу том болцсон гэж бодож байгаа. Яг тэгэхээр яг энэ өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог нь өөрөө яг тэр нэг юм шилжилтийн үе дээрээ байгаа. Тэгээ энэ шилжилтийн үе дээрээ бага наснаас насанд хүрэгч рүү шилжиж байгаа. Тэгээ энэ үе дээрээ ингээд аль болох нөгөө насанд хүрсэн хүн мэтээр ингээ өөрийгөө мэдрэх хүсэл сонирхол аюу их байдаг учраас би ингээд өөрөө шийдвэрээ гаргана ч юм уу тэр сэтгэл зүй давмгаалдаг нэгт. Хоёрт нь болохоор нөгөө юу дандаа шийдвэр гаргалт нь ихэнхдээ сэтгэл хөдлөл төр тулгуурладаг. Энэ угаасаа одоо физиологийн онцлог гэдэг шиг. Тэгэхээр
Тэгэхээр нөгөө нэг өөртөө итгэх тэр нэг итгэлийн индекс гэдээ аваад үзэхэд тэрэндээ бас шууд 100% итгэж болохгүй. Тэгэхээр хөндлөнгийн хүмүүс ялангуяа түрүүний хэлдгээр чиний өмнө хариуцлага хүлээж байгаа насанд хүрэгч. Чиний өмнө хариуцлага хүлээж байгаа асран хамгаалагч. За чамааг одоо чамаас дутуугүй мэдэх те тодорхой хэмжээ. За яг сүүлийн хэдэн жил эцэгхээс айгүй хоол найз нөхдөдтэйгээ илүү их харилцаатай ойрхон байсан баг л та. Тэгтэл нэг юм бага наснаасаа ажиллаж байгаа ээж аваад чинь чамаас дутуу мэднэ гэж бол байхгүй. Тэгэхээр энэ хүмүүсийн хэлж байгаа үг бол мэдээч хэрэг одоо илүү үр хөвгтэй ирээдүйн сайхан байгаасаа гэж хүссэндээ хэлж байгаа. Дээрэс нь нөгөө өөрсдийнхөө хариуцлагын үүднээс хэлж байгаа үгнүүд учраас сонсох хэрэгтэй. Ингэж сонсснороо сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргахаас сэргийлж чаднаа. Айгуу тийм л хөндлөнгийн дүгнэлтүүд орж ирэх нь шүү дээ. Гэхдээ эцэг эхчүүд маань бас зөвлөгөөнүүдээ хит biased буюу одоо нөгөө нэг өөрсдөө одоо үнэхээр хүүхдэд сонсож өгж байгаа зөвлөгөө юу эсвэл нэг юм зөвхөн таны хүсэл үү гэдгийг бас нэг бодож үзэж ярилцуул айгүй зүгээр. Тэгэхээр аль аль талдаа нэг юм баланстай те за ээж аавынхаа үгийг сонсох нь зөв. Гэтэ миний одоо чаддаг зүйл хүсдэг зүйл энэ байна. Тэгэхээр би энийг айл болох ятган үнэмшүүлье. Тэрийг эцэгтэй ятган үнэмшүүлж чадахгүй байна гэдэг бол тодорхой хэмжээр өөртөө итгэхгүй байна гэсэн үг буюу за ингэ нэг юм өнгөцсөн дүгнэлт гаргацсан байна гэсэн үг шүү дээ. Гэт ингээ хоёр талаас эцэг их талдаа ч гэсэндээ бас ятган үнэмшүүлж чадахгүй байна гэдэг чинь энэ бол яг магадгүй зөвхөн таны үнцэг байх шүү гэдэг дээрээс бодох хэрэгтэй байхгүй юм байна тий. Гэт ингээд нэг юм хоёр талаас айгуу гой зөвшөлтсөд л ярилцвал одоо асран хамгаалагч маань тий гэж л бодож байна да. Аха. За манай зөвлөгөөнүүд нь үнэхээр өгөөчтэй. Тэгээд бас хамгийн гол нь амар прагматик буюу их бодит зөвлөгөөнүүд байгаа юм тий. Тэгээд дараа нь хэдүүлээ миний бодлоор их сургуульд одоо элсэж орох гэж байгаа буюу 12 дугаар ангид орох гэж байгаа залуучууд маань бас их сургуулийн амьдрал гэдэг нэг шин одоо амьдрал руу одоо амьдралынхаа дараагийн нэг том алхмыг хийгээд орж байгаа. Тэнгүүд тэрний өмнө юу их сургуулийг ер нь хэрхэн хүлээж авах хэрэгтэй вэ? Их сургуулийн амьдралдаа одоо ямар хүлээлттэй байх хэрэгтэй вэ гэдэг талаар хоёр маань бас хариулвал. За их сургууль гэдэг бол яг нөгөө хамгийн анх манай сургуулийнхан бол ботго гэж ярьдаг байхгүй юу? Нэгдүгээр курсынхныгаа. Ягаад тэгэхээр нөгөө юу ч мэдгүй орж ирээл ингээл төөрж байгаад ангиач болохгүй хөөх юм те. Нэгдүгээр эхний жилд дуусчдаг. Гэхдээ энийг яг бүр их сургуулийн төвшөнд бас энийг бол асуудал гэж бас би бол хардаг. Ягаад тэгэхээр нөгөө ориентейшн буюу хүүхдүүдэд танилцуулга хийхгүйгээр зүгээр л 10 жилийн төгссөн хүүхдүүд орж ирээл яг юу нь мэдгүй нэрээ үнэхээр төөрж байгаа л дуусдаг байхгүй. Тэгэхээр энээс сэргийлээд өөртөө нэг юм луужин болохоор хүнтэй байх хэрэгтэй. Тэгээд тэр хүн чинь мэдээж үнэхээр ийм асуудлууд гардаг байхгүй ингээл ангиа үнэхээр болохгүй. Багшаа үнэхээр сонгож чадахгүй. Хичээлийнхаа системийг ойлгохгүй те. Тэр чинь ерөөсөө яг чиний 10 жилийн сургууль чинь ямар системтэй байсан тэрнтэй чи адилхан бүр хэдэн мянган хүүхдүүдийг зохицуулж байгаа нэг юм систем рүү ч орж байгаа байхгүй те. Тэнгүүд оюутан гэдэг статустай болчингууд чамд шийдэх 1000 түмэн асуудлууд гарч ирнэ гэдгийг ер нь бол хамгийн ихэнд хүлээлттэй байх хэрэгтэй. Буюу за нөгөө нэг сургуулийн чинь одоо ямар цахим хаяг ашигладгийг, ямар мэдээллүүд нь аль сургуулийнхан аль юм дээр нь тавигддгийг те хинээс очиж юу асуух юм гэдэг ч юм уу. Тэр болгоно ер нь бол таньж мэдэх ёстой болдог. За тэгээд яг бүр өргөн хүрээнд нь ярих юм бол оюутан болно гэдэг ерөөсөө нөгөө нэг юу биш юм хэцүүч зүйл биш, амарханч зүйл биш гэх юм уу. Зүгээр яг аз жаргалтайгаар баяр хөөртэйгээр те амьдралын нэг бас 10 жил шиг хэрнээ богиносгсон тэгсэн хэрнээ төгсгөнгүүт чамд нэг юм хүзүүний зүйлчиг би ийм мэрэгжилтэй гэж хэлж болох үст тийм бахархалтай одоо үйл явдал баггүй юу их сургуульд орно гэдэг чинь. Одоо хүн болгон одоо их сургуульд төгсөхгүй те дэлхий дээр хэдэн хүн их сургуульд төгсөх боломжтой байгаа вэ? Их сургууль хийсэх боломжтой вэ гэдгийг бас бодож үзэх хэрэгтэй. Тэгэхээр их сургуульд орчоод яг дүнгиж орхосоо өмнө их сургуулаа судлах хичээлүүд ч юм уу яг уулзмаар байгаа багш нар юм уу те тийм нарийн зүйлсээ тодорхойлоод орчих юм бол
тэндээс чи угаасаа мэдлэг авах учраас одоо дараа нь тэр багштай тэр үед ингэж яадаг байж энэ хичээлийг ингэж судалдаг байж гэж амаа барихгүй баггүй. Тэгэхээр бүх зүйл яг их сургуулийн experiencing everything гэж би бол юм тодорхойлмоор байна тий. Ажилчгийн одоо шоуд нь те дээрэс нь ингээл хичээлдээ унтан таслан зарим хичээл дээр онц гарна нэг юмыг ойлгоод хөөх би чи ямар ухаантай юм бэ гэснээр нэг нь ойлгохгүй ямар би чинь солиотой тэнийг ч юм уу те миний бодож исэн юмуд бүгдээрээ буруу байсан байх гэдгийг ч юм уу те ойлгоно гэдгээ ойлгох хэрэгтэй. Тэгээд ер нь их сургуульд ороод миний амьдралын маш олон өнцгүүд амьдрал бодож явдаг байсан юмс маш өөрчлөгдсөн. Зарим нь бүр ингээ батжсан учраас нөгөө нэг сурна гэдэг чинь unlearn, learn тэгээд relearn гэж ярьдэн шүү дээ. Тэгэхээр сураад дахиж сураад тэрийг сурж исэн юмнуудаа мартах хүртэл процесс учраас зүгээр өөрийгөө байгаагаар нь тэнд ингээд түүхийгээр нь raw байлгах хэрэгтэй. Тэгээд яг нэг практик зөвлөгөө бол юу вэ гэхээр зүгээр тэнэгч байсан хамаагүй ямар ч хамаагүй асуулт асуу. Бүр солиотой юм шиг асуу. Тэгэх юм бол ингээд тэгсэн хүн л мэдлэг авна. Ягаад тэгэхээр яг чиний бодож байгаа юмыг хажууд чинь мэдгүй асууж чадахгүй нэг хүүхд одоо ингээд юу юм болоо гэд ингээд бас ингээд эргэлзээл ингээд сууж байгаа байхгүй тий. Тэгэхээр эр зоригтойгоор заавал бүр хамгийн их асуулт асуудаг оюутан байгаарэ гэж бас захимаарэ. Яг зөв нөгөө 10 жилдээ бол яг манай боловсролын тогтолцоо ихэнхдээ хүүхдүүдэд академик мэдлэг өгöd ах шиг байгаа юм тий. Тэгэхээр яг нэг юм зөөлөн ур чадвар гэдэг зүйлийг нэг төдийлөн анхаардаггүй. Их сургууль бол яг тэр нөгөө зөөлөн ур чадвараа олж авах хамгийн чухал орон зай. Тэгэхээр өстэй жинхэнэ нээлттэй өөрийгөө одоо илүү нөгөө нээлттэй байлгах, ямар ч туршлага орж ирсэн тэрийг хүлээж авах, тийм сэтгэл зүйн бэлтгэлтэй байх нь айгүй чухал байх. Тэгжээж нөгөө ажил дээр гарна шүү дээ. Тэгэхээр бид нар 10 жилээ төгсөөд илүү одоо юу гэдгийг нэг юм суухтай одоо академик мэдлэг дээрээ суур мэдлэг дээрээ төвлөрж исэн бол их сургууль дээр энэ хоёрыг хослуулад гэхдээ яг нь миний бол өнцгөөс илүү яг тэр нэг юм хувь хүнийхээ хувьд зөөлөн ур чадвараа нэмэгдүүлэх боломж юм болов уу гэж харж байгаа. Тэгээд тэгжээж тэрний дараа одоо магадгүй интерн хийх тэгээ дадлага хийгээд ингээ ажлын гараагаа эхлүүлнэ. Тэгэхээр 4-ч бай, 5-ч бай, 6-ч бай нэг мэтгэл өнгөр. Тэгэхээр энэ хооронд аль болох одоо хичээл гэдэг ойлголтоос гадна миний хувьд одоо юу сурж болох вэ гэдгийг одоо айгүй тийм эрэлж хайгуулж байгаад харилцааны хувьд би өөрийгөө яаж ахиулах хэвтэй хүн сонсох тал дээрээ би өөрийгөө яаж ахиулж болох юм. За тэр чинь айгүй тийм олон ургалж үзлийг бас одоо энэ хугацаанд яаж одоо би болох вэ? Яагаад тэгэхээр бид нэг ингээл тал талаас ирсэн одоо сурагч байсан хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр нэг бусад хүмүүсийг хүндэлнэ гэдэг чинь эндээс эхэлдэг юм байна гэх мэтчлээ ойлголтууд. Тэгээ хамгийн нэг чухал юм нь өөрийгөө удирдах сурах буюу одоо хуучин бол нөгөө багшаар дүгнүүлэл дүн тавиал яг багшийн өмнө нэг хариуцлага хүлээж байгаа юм шиг ерэн суралцах хандлагатай байсан бол одоо бол эсрэгээр яг мэдээж дүн мөн кредит гэл тооцоолно. Гэхдээ эцэст тэр мэдлэгийг чи ажил дээр гараад ашиглана. Ажил дээр гараад юу ч мэдхгүйгээрээ дудулж ирснаас би ингээ өөрийнхөө өмнө хариуцлагатай байж эхлээд өөрийнхөө өмнө хариуцлагатай байж сурах нь бол чухал. Тэгжээж бусад хүмүүсийн өмнө ингээд хариуцлага нь одоо нэмэгдээд явна. Гэх мэтчлэн яг хувь хүн талаасаа хөгжих орон зай гэж харуул зүгээр болов гэж харж байна. Тэгээд дээрэс нь одоо нөгөө өстой жинхэнэ нөгөө насанд хүрнэ гэдэг шгэлтэй бүх юмыг бие даа шийдвэр гаргах хэрэгтэй болно. Тэглээгээд одоо буцаагаад за би энийг бүгдээрийн одоо би л өөрөө шийднэ гэдэг шиг бас бусдын тусламжийг авахгүй байж болохгүй. Тэгэхээр аюу тийм нээлттэйстэй асуугаарай гэдэг шиг эцэгхээс одоо болохгүй байгаа юм асуух тий найз нөхдөсөө асуух гэд дээрэс нь багшаасаа асуух гэд ингээ явнаа. Нэг гол зүгээр сэтгэл зүйн хувьд олж авах хэрэгтэй юм нь нөгөө өсөн дэвжих сэтгэлгээ гэж нэг ойлголт байгаа гэдэг тий. Тэгэхээр өсөн дэвжих сэтгэлгээ бид нарыг ирээдүйд зайлуулах амжилттай байхад тусалдаг тийм майндсетийн төрөл. Нөгөөх нь болохоор эсрэгээрээ буюу одоо юу лээ цогсонго тогтонго гэж нэрлэгддэг тий. Тэгэхээр энэ сэтгэлгээ хаанаас гарч ирэх вэ гэхээр ямарваа нэгэн одоо саад дутгарыг
ингээд одоо юу гэдгийг суралцах боломж гэж харж байгаа. За дээрэс нь би аль болох одоо энэ нөхцөл байдлаасаа сураад ингээ өөрийгөө илүү сайжруулна. За би чадна гэдэг нэг юм бодлоос гаралтай. Тэгэхээр их сургуулийнхаа яг суралцж явах үеүүдэд яг энэ бодлыг л өөртөө аюул сайн бий болгочих юм бол ажил дээр гараад ямар ч одоо асуудлыг давж юу нь бол чадах бах гэж найдаж байгаа. Тэгэхээр сүүлийн үед бас яг энэ чиглэлийн одоо нэлээд их контентуудын тэнд яригадаад явж байгаа шүү байна. Тий. Ер нь бол тийм юм байна. Би ингээ нэг яагаад ч ямар нэг юм хэлэх ёстой те мартсан юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэгтээ яг баг болчихж байгаа баха. За маш их баярлалаа. Хэдүүлээ бол өнөөдөр бол маш өргөн сэдвэр те бид тэдгээр эсэлтийн шалгалт гэж хэлсэн ч гэсэн. За одоо тэгээд тэрэндээс урган гарахаар одоо маш өргөн хүрээгээр ярилцаад одоо цаг бараг 30 минут гарам ярилцсан байна. Тэгэхээр хоёр зочиндоо маш их баярлалаа. Тэгээд энэхүү подкаста өндөрлөхөөс өмнө зочин тус бүрээсээ яг хамгийн сүүлч одоо нэг асуултыг асуумаар байна. За одоо яг энэ үед энэ подкастыг сонсоод сууж байгаа 7 хоногийн дараа те эсэлтийн шалгалтаа өгөх сурагчдад өнөөдөр та бүхнийтэй энд өгсөн зөвлөгөөнүүдээс одоо яг хамгийн гол мессеж те хамгийн гол нэг поинтыг за тэр хүүхдүүд за энэ подкастыг сонсоод миний хэлсэн зүйлсээс энэ зүйлсийг хамгийн ингээ те зүрх сэтгэлдээ наагаад тархиндаа наагаад хадгалаад аваасаа гэсэн нэг одоо зүйлээ хэлээч гэж хүсье. За би хоёр юм хэлчихье. За эхнийх нь болохоор намайг яг их сургуульд орохоос өмнө би манай бас хуулийн төгсөгч нөө философи зэгийн мэний үсгэн байгуулах төлгөө ахнаад нэг юм хэлчихсэн байхгүй. Их сургууль гэдэг 100% биш шүү. Ингээд чи их сургуулийн хийх юмыг 50% гэж бодоорой гэж хэлчихсэн байхгүй. Тэгээ би гайхаад юу вэ? Их сургууль чи миний бүхэл амьдрал болохгүй юм уу? Үлдсэн 50-д нь одоо юугаа хийнэ гэж бодоод. Тэгээ яг тэр орон зайг буюу тэр нөгөө эрх чөлөө миний нөгөө нэг оюун бодлыг арай өөр зүйлсэд санаа зовох хэрэгтэй юм байна. Өөр зүйлсээ би хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэсэн одоо мессеж өгч ирсэн байхгүй. Тэгэхээр их сургууль гэдэг чинь бас те мэдээж 100% байх үедээ амьдралын чинь үед 100% байна. Гэхдээ үлдсэн хэсэгт нь бас чиний хийх, нөхөх, сурах нөгөө өсөн дэвжих сэтгэлгээтэй байх, зөөлөн ур чадваруудаа сурах, хүмүүстэй танилцах, нэтворкинг хийх аялах үе чинь шүү гэдгийг бас хэлье. За тэгээд яг аваасаа гэсэн мессеж бол яг хоо жоохон хачин сонсогдож магадгүй. Гэтэ нөгөө Яэш гэхээр нөгөө уралдаан шиг санагддаг. Ер нь бол нөгөө 80 чавган зурлахад угаас нэгэн төрүүлдэг. За тэгэхээр Яэш бол нэгдүгээр зүгээр л шалгалт. Энэ бол зүгээр л нэг ивент байхгүй. Нэг өдөр болоод нэг цаг болоод дуусчихна. Тэгэл чиний амьдрал үргэлжлэнэ. Тийм болохоор тэр Яэшэд 800 авна уу, 200, 300, 400 авна уу? Ер нь бол бараг л хамаагүй. Яг хөө мэдээж тэрийг сайн өгөөд чи сайн их сургуульд орж ивэл сайн. Гэхдээ өгөөгүй байлаа гэд чиний амьдрал хувь заяа бас буруу тийшээгээ нөгөө нэг тамийн доогоор явж гин гэсэн үг ерөөсөө биш байхгүй. Тэгэхээр дэлхийн ертөнцид нөгөө нэг Дэвид Ор гэдэг хүний нэг хэлсэн амар гоё үг гэдэг. Дэлхийн ертөнцид амжилттай хүмүүс буюу 800 оноотой хүүхдүүд нэг ер нь бол хэрэггүй. Ямар хүмүүс хэрэгтэй вэ гэхээр нөгөө сэргийн бүтээгчид, засварлагчид, нэгнийгээ хайрлагчид те дэлхийн ертөнцид хамтдаа байж чадах тийм тэмцэлт одоо идэвхтэй байх тийм хүмүүс хэрэгтэй гэж хэлжсэн. Тэгээ ер нь энийг санаад явчихад нэг тийм юмс нэг тийм хэцүү санагдаад байдгүй надад бол. Тэгээд дээрэс нь угаасаа хороо ертөнц ингээл уужим учраас чи ингээ хумхын тоос нь учраас нэг их бас санаа зовоод байхгүй дээ. Бага гараад байх хэрэгтэй. Өстой гоё юу вэ те. Яг одоо айгүй стрессж байгаа бах л та. Тэгээ стрессийн үед нөгөө маш их сөрөг бодлоод ингээ орж ирж байгаа. За би өстэй чадахгүй бах уу? Тэгэл би унчих бах уу гэл ерөөсөн энэ бодлоод чинь та нарт туслахгүй. Тэгэхээр бид нар бодолтойгоо ажиллах хэрэгтэй. Ер нь бол нэг бодлоо өөрчлөх хэд хэдэн техникүүд байдаг. Тэрийг зөвхөн туршчихад гэмгүй. Тэгээ ялангуяа за 7 хоногийн дараач би фейлтэндээ би ч угаасаа л тиймдээ гэдэг бодол байх юм бол тэр бодлоо сайхан бичиж агаад яаж өөрчилж болох вэ гэхээр үгүй би одоо бүтлгүтгэхгүй харин би хичээх юм бол үр дүн эрэг гарах боломжтой гэдэг бодлоор бодлын алдаа гэх юм уу энийгээ засаж болноо. Тэгэхээр нөгөө дан ганцхан одоо хичээлээ хийж суухаас илүү тодорхой хэмжээнд сэтгэл зүйтэйгээ ажиллах нэг өдрийн 5 минутыг гаргалаа гэхэд
Тэр чинь өөрөө одоо хичээлээ хийж байгаа үр дүн улам одоо баталгаажуулна, сайжруулна. Тэгэхээр гих мэтчлэн сөрөг бодолтойгоо яг юм практик дасгалуудыг хийгээд ажиллах гад үзэрээ. За заавал бичээд байх нь хайшаа. Гэхдээ ер нь сүүлийн үед ажиглагдж байгаа би чадахгүй, би болохгүй гэдэг асуулт одоо бодлыг өөрчлөхийн тулд яаж өөрчлөж болох вэ гэж өөрөөсөө асуугаад за түрүүн миний аль жишээ хэллээ шүү дээ. За би одоохондоо чадахгүй гэж бодож байгаа магадгүй. Гэхдээ эннийхээ оронд хийгээд авах юм бол үр дүн арай эрг байж болноо. Тэ би хичээх хэрэгтэй гэдэг бодол руу өөрийгөө аль болох шилжүүлж болно. За хоёрт нь яг нөгөө тархины үйл ажиллагаа өөрөө аль болох сэтгэл санааны хувьд тайван байхад одоо нөгөө тархины уян хатан байдал нь улам нэмэгдээд чиний шинээр уншиж байгаа юм улам илүү тогтоогдож ажилланаа. За тэгээ энэ хооронд маш энгийн одоо тусалж чадах техник юу вэ гэхээр амьсгалын дасгал хийх. За амьсгалын дасгалыг бол бүгдээрээ мэдэн штэ гүнзгий амьсгаа аваад жоохон барьж агаад ингээд явуулах. За энийг нэг 10 секунд хийчих. За дээрэс нь ийм одоо цагтаа төвлөрөх гэдэг бол айгүй том хүчтэй зүйл байдаг. За одоо цагтаа төвлөрөх бас хэцүү. Тодорхой хэмжээгээр нэг юм техникүүдийг бид нар бас мэддэг байвал зүгээр. За би та нарт нэг хоёр л техник хэлж өгье. Нэг нь болохоор 3-3-ын дүрм гэдэг ялангуяа шалгалтын өмнө бол аюу сайн ажилдаг гэж би сонссон. Тэр 3-3 нь болохоор нөгөө харагдж байгаа 3 зүйл шивүүлээ сонсогдож байгаа 3 зүйл одоо надад ингээд хүрэхэд мэдрэгч байгаа 3 зүйлтэй гэд тушаад үз. За дээрээс нь тэр grounding technique гэдэргээд байдаг л та. Төгшүүрийг буруулахад аюу тусалдаг. Тэр нь 5 4 3 2 1 билүү те. Харагдж байгаа 5 зүйл те. За шивүүлээ сонсогдож байгаа 4 зүйл гэд буцаад нөгөө нэг 5 м хүүгээл ажиллуулах иймэрхүү дасгалууд. Тэгэхээр энэ юу вэ гэхээр нөгөө ирээдүйд болох шалгалтын талаар биш эсвэл өмнө одоо хичээлээ дутуу хийсэн мэснийг ингээд орхигдуулаад за окей отооноос эхлэе гэдэг сэтгэл зүг бэлдэж өгнө. Анхаарал төвлөрөлтийг сайжруулж өгнө. Тэгэхээр иймэрхүү байдлаар бие физиологтойгоо сэтгэл зүйтэйгээ ажиллах нь одоо нөгөө уншиж байгаа юмны чанарыг одоо мартуулахгүй илүү чанартай урт хугацаанд санахад тусалнаа. Тэгэхээр иймэрхүү байдлаарс өөртөнтэйгээ ажиллаарай л гэж захих байна да. Яг одоо 7 хоногийн өмнө ч гэсэн. За би бас нэг зөвлөгөө өгч тээ. Миний хувьд болохоор өгөх зөвлөгөө зүгээр илүү одоо 7 хоног үлдсэн байгаа учраас бод нөхцөл байдал дээр ер нь бол одоо бол 7 хоногийн дотор өөрсдийн мэдлгүүдээ ингээд илүү цэгцтэй болгоод давтгал ийм цаг хугацаа байх. Тэгээд хэрвээ энэ давталгыг илүү үр дүнтэй хий гэж бодож байгаа бол өөрийн одоо сул хичээл ч юм уу те жоохон давтлага муутай байгаа хичээлүүдээ ангийнхаа эсвэл найз нөхдөдтэйгөө бас илүү хамтарч ажиллавал бас зүгээр санагдсан. Яг тэгэхээр миний хувьд бол ингээд одоо нөгөө 10 жилдээ одоо юм хамгийн сайн сурдаг тэр арга маань гэх юм уу. Тэр нь болохоор одоо хүнд заах ер нь бол ингээд өөрийнхөө мэдж байгаа юмаа хүнд тайлбарлах. Тэгээд тэрнээсээ илүү их одоо дан ганц уншсан сонссноос илүү одоо тогтоодог байсан. Тэгэхээр тийм байсан болохоор би зөвхөн хүүхдүүдэд нэгэндээ илүү одоо тайлбарлаж өгөх хүн ангийнхан гэж байна шүү дээ. Тэд нартайгаа хамтраад нэг 7 хоног нэгэндээ тайлбарлаж өгөөд одоо юу ирж болохгүй талаар ингээ хоорондоо ярилцдаг ч юм уу те. Тэгээд тиймэрхүү байдлаар энэ 7 хоног илүү өөр бүтээмжтэй өнгөрүүлвэл зүгээр юм болов уу гэсэн зөвлөгөө өгнө. За баярлалаа. Одоо биш бараг зөвлөгөө өгөхөр болтол маш их зөвлөгөөнүүдээр бөмбөгдүүллээ гэж бодож байна. Тэгэхээр ерөнхийдөө цаг нэлээд явчихсан байгаа болохоор өнөөдрийнхөө энэ подкастыг үгээр өндөрлөе гэж бодож байна. Тэр өндөрлцгөөх үү? Тэгээд өнөөдөр бидний урилгыг хүлээж авч бас маш үнэтэй зөвлөгөөнүүд өглөө тийм ээ. Тэгээд энэ хүү одоо подкастыг маань маш халуун болгож өрнүүлж өгсөн та хоёртаа бас маш их баярлалаа гэж хэлье. Урьд ярилцсан та хоёртаа бас нэгдсэн үндэсний байгууллагын залуучдын орондоо баярлалаа. Үнэхээр гоё өөрөө ч гэсэн зөндөө их зүйл сурлаа. Баярлалаа. Баярлалаа.